Эмчийн онцгой бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр онцгой бүтээгдэхүүний яг аль биесны зардаг газараас нь л авах хэрэгтэй. Эмийн сангаас л авах. Тийм. Тэрнээс биш хуу хүний гар дээр магадгүй дотор нь юу ч савлцсан байж магадгүй. Нэг ийм тохиолдол бий болж ийсэн. Манай нэг бүтээгдэхүүнийг зах дээрээс хүний авсан чинь доторх нь өөр байна гэх. Тэгээ очиж харсан чинь эм нь биш оронд нь парастамолын найрлагатай ийм халуун бууруулдаг, үргэлжлүүлдэг юм хийцэн ба. Тэгэхээр ингэ савлцсан. Гэхдээ тэрийг нэг хүн худалдаж аваад уусан байвал яг бүр амар. За сайн байцгаана уу. Өнөөдөр подкастын шинэ дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдөр би төхөн яг таны бас одоо хайлтанд их өндөр байдаг сэдвээр ярилцах гэж байна. Тэгээд тэр бол юу вэ гэвэл бид нэр өнөөдөр эмийн зохистой хэрэглээний талаар ярилцсан. Та эмийн одоо гэрийнхаа санг очоод эмийн сангаа үзээрэй, тэн дээр яг ямар эмүүд байна, хизээ хугацаанд дуусгаж байгаа, хизээ авсан, за эмээ би дуустал нь уулууч гэдэг юм уу, энэ зүйлүүдийг эргээ бодохоор бидний амьдралд маш олон асуудлууд байгаа. Бидний уг нь бол яг эрүүл байлгах илүү зүйл бол хүнсэн дээр илүү бидний төвлөрөө гэж яриад байгаа. Гэхдээ яалтчгүй өвдөж зовсон үед бол эм витамин бол бидний амьдралын хэв маягийг эргээд сэргээхэд бол яалтчгүй чухал нөлөөллийг бол авчрах боломжтой. Тэгээ Монгол хүмүүсийн хувьд бол эмийн зохистой хэрэглээ гэдэг зүйл бол ер нь нэлээд алдагдчихсан. Тэгээд эмээ яаж уух, ер нь яах их ойлгохгүй байгаа бол өнөөдрийн дугаар таны амьдралын хэв маягт бас их чухал ойлголтыг бол өгөх болов гэж бодож байна. Өнөөдөр бид бүхний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн зочин бол за эмзүүч хишиг нэм хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Намайг энэ подкастт дөрж оруулсан өнөрөөдөө бас баярлалаа. Одоо өнөөдөр 46 дахь дугаар бичиж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийн хувьд бол бид нар хоол зүйчдийг их хөрсөн байна. Тэгээд нарийн мэргэжлийн эмчнэрийг их хөрсөн байна. Яг эмзүүн салбараас гэвэл яг зочин ураагүй. Тэгээд энэ талаасаа би таныг илүү ойлгомжтой ярих болов гэж бол зочин өмөртэй урьсан байгаа. Тэгээд хоёулынх нь өнөөдөр яриа бас их одоо хүмүүсийн хувьд ч гэдэг юм илүү ойлгомжтой байх болов гэж бодож байна. За тэгээд яриа эхлэхээс өмнө зочин маань өөрөө одоо дэлгэрэнгүй танилцуулга бас хэлүүл зүгээр байдаг. Одоо хэдэн хонд төгсөөд одоо цаашдаа ер нь бол ямар чиглэл рүүгээ илүү анхаарч ажиллаж байна. Яг эмзүүн салбарыг яагаад та сонгож ер нь ажиллах болов гэдгээс яриа эхлэв. 2011 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг тухайн үед эрүүл мэндээс одоо ангахын шинжилгээ ухааны болсон тийм шинжилгээ ухааны их сургуулийг эмзүүч мэргэжлэр төгссөн. За тэгээд төгссөн цагаас хойш эмийн сан эмнэлэг гэдэг ингээд зөндөө ажилласан. Тэгээд сүүлд нь одоо бол Цахиур төмөрийн ханган нийлүүлэх байгууллагад ажиллаж байна. Тэгээд Цахиур төмөрийн ханган нийлүүлэх байгууллага маань хүмүүс мэддгээр Хималай эмийн аль биесний дистрибьютор Монголд хийдэг ийм байгууллага байгаа. Уламжилт аюурведийн уламжилт хангах ухааны эмийг Монголд импортын хамгийн анхны уламжилт эм гэж ярьдаг тийм. Бид нар одоо эм гэдэг зүйлийг манайхан ч одоо ингээл эрүүл амьдралын хэм маягийг бол сахихаас илүүтэйгээр эмийг шүтдэг болсон хүмүүс их байгаа даа. Тэгэхээр эмэн дээр хоёулаас энэ ойлголтуудыг анхнаас нь зөв өгөхгүй бол эмийг тааруулж хэрэглүүл бол энэ эм эмчилгээ болж байгаа. Хэтрүүлэн хэрэглэх юм уу, дутууд болчих юм бол эргээд энэ маань хүчнийг одоо архийг шуулгach гэдэг юм уу, тасал үүсгэж гэдэг юм уу, эргээд хор болох энэ зүйлүүд их байгаа л да. Тэгвэл яг эм гэж өөрөө юу юм бэ гэдэг үндсэн тодорхойлтын таас ойлгомжтойгоор хэлж өгч. Эм гэдэг бол аливаа өвчнөөс өрчлөн сэргийлэх, эмчлэх ийм зорилттой биологийн төвтэй бүтээгдэхүүн баггүй. Тэгэхээр тэр маань ингээд тодорхой тунтай зөв хэрэглэх ёстой. Эмчилгээний хамгийн бага тун гэж байна, хамгийн их тун гэж байна. Тэгэхээр энэ хоёрын яг завсарт эмчилгээний зөв зохистой тун явж байдаг. Тэгэхээр тэр тунгаа зөв зохицуулж уух ёстой. Эмчилгээний бага тунгаар буюу эмчилгээний тунд хүрэхгүй байх юм бол үйлдэл үзүүлэхгүй. Эмчилгээний үйлдэл үзүүлэхгүй. Эмчилгээний дээд тунгаас их хэрэгжилчлэгээр гаш нүлдэ илэр. Нөгөө хортой болоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр эмийг яг зөв тунгаар нь зөв хэрэгжилж ижил эм болно л доо. Эмийг одоо бүгдээрээ хэрэглэхэд эм олон төрөл байх шиг байна л да тий. Одоо эмүүд ер нь тэр олон төрөл байх нь юугаар илүү ач холбогдолтой байна. Одоо жишээл бид нар капсул байна тий. Тэгээд өөр одоо хит хитэн төрлүүд байгаа ч гэсэн тий. Тэр зүйлүүд нь олон одоо өөр яг ямар төрлүүд нь илүү байдаг. Тэгээ эдгээрийнх нь ач холбогдлыг бас хэлж үг. Тэгэхгүй хүмүүс чинь яг сайн бас ойлголт байхгүй яваад байдаг. Зарим нь нунтаг байдаг, зарим нь одоо капсул байдаг, зарим нь одоо бүр шингэнж байгаа юм уу тий. Тэгэнгүүт эдгээр нь яг ямар ач холбогдолтойг ч юм уу ойлгохгүй явж байгаа хүмүүс бас байгаа хэл та. Энэ нөгөө эмийн
хэлбэр юунаас шалтгаалж байна гэхээр эмийн ямар байдлаар хүрэх үү, цуснд ямар байдлаар оруулах уу, тэгээд тэр тухайн эмийнхээ онцлогоос хамаарат байна л да. Одоо чинь хүүхдэд хэрэглэх юм бол илүү уурлахад нь хэлбэр байхын тулд сироп байдаг тий. Насанд хүрэгчид бол шахмал юм уу капсулыг уучиж болдог. Нэгдүгürt энэ хэлбэрээс нь хүндээ зориулсан тий. Хоёрдугаарт нь болохоор юу нөлөөлж ийн гэхээр цуснд хэр хурдан хүргэх вэ? Хэр хурдан хугацаанд үйлчлэх вэ? Тэгэн гот л одоо шууд тариагаар хэрэгжилж байгаа хоёр хэлбэр байгаа. Булчингаар хийж гин, суцанд хэрэгжилж гин. Суцанд тарьж байгаа шууд эмийн үйлчлэгээ үзүүлж эхэлнэ. Булчинд бол тодорхой нэг хэдэн минутын дараагаас үйлдэл үзүүлж эхэлнэ гэдэг тийм. Шахмал эм байна. Шахмал эмийг дотор нь тухайн үйлдвэрлэгч хаана очиж задрах ёстой вэ гэдгээс нь хамруулаад бүрхүүлтэй тэгээд нөгөө хяналттай чөлөөлөгддөг гэдэг ингээд технологи нийцэж байгаа. Тэгтэл монголчууд шахмал эмийг ингээд нийтлэхээр ажиллаждаг. Ажиллавал нь айгүй үр дүнтэй гэдэг. Тэгтэл нэг үгүй байхгүй юу? Шахмал эмийг бүтнээр нь залгих ёстой. Яаж нэхэр зарим шахмал эмнүүд ходоодны хүчил задрах үйлдэлтэй буюу ходоодны дотор ингээд задраад үйлдэл үзүүлж эхлэх ёстой. Зарим нь нарийн гизэнд очиж иж үйлдэл үзүүлэх ёстой. Тэгэхээр ходоодны тэр их хүчлэг орчныг даваад нарийн гизэн дээр очиод шүлтлэг орчин задардаг бүрхүүлтэй байдаг. Тийм учраас зайлуулах хэрвээ зажлах ёстой шахмал гэж бичээгүүл бол жажилж болохгүй, залгих ёстой байдаг. Капсулыг мөн адил залгих ёстой байдаг. Гэтэл капсулаас нь гаргаж агаад хаалбган дээр тавиад уучдаг тий. Энэ нь өөрөө тэр эмийн бодис амны хүндээ маань шүлтлэг, ходоод хүчлэг буцаад нарийн гизэн дээрээ ирэхээр шүлтлэг орчинтой болчтой. Тийм готл хаана нь очиж яа задрах ёстой вэ гэдэг технологиг нь бодож жоод хийцэн эмийг анханаас нь шүлтлэг орчинд нь задлаа ичгаар үйлдэл үзүүлэх болчтой. Эсвэл сул үйлдэл үзүүлдэг ч юм уу тий. Тэгэхээр тийм учраас нөгөө шахмал капсулаа тариа хэлбэрээр нь эмийн технологи нь өөрөө тэн дээр маш нарийн одоо судлагдсны үндсэн дээр гарсан байдаг л та. Эмийг ямар төрлөөс нь гаргаснаас хамаарат хаана хүрэх вэ гэдэг чинь бодож одоо биднээс ухаантай хүмүүс тэрийг бол хийж байгаа байх. Тэгэхээр таблет гэж бичээд байгаа чи одоо сайн шахмал гэж та хэлж байгаа тий. Тэгэхээр хатуу юм байх юм бол бид нар залгиж уух юм байна. Хэрвээ капсултай байх юм бол тэрийг залгих хэрэгтэй байна. Түүнээс юунаас нь гаргаал ингээл амандаа илүү ингээд одоо чи хүлхмэл юм шиг л андуураад хүмүүс чинь аманд эхлээд сайн одоо шимэгдэх хэрэгтэй юм шиг ойлгоод байдаг тий. Тэгэхээр тэр имийг ямар зорилт төр яаж хэрэглэх вэ гэдгээсээ эхлээл бид нэр ойлголт зүг байх хэрэгтэй байна шүү дээ. Хэдэн цагийн дотор буюу хэдэн минутын дотор цуснд очихын хүртэл нарийн тооцож иж тэрний хэлбэрийг тодорхойлж байгаа юм л та. Тэгтэл нөгөө жажлахсгүй юм чи ажиллаачаар цуснд очих хэмжээ нь багасчдаг ч юм уу тий. Эсвэл бүр үйлдэл үзүүлэх болчих бол магадaltaй байхгүй. Бас нөгөө талдаа амны хүндий чи өөрөө ийм цусны салст судасны салст ихтэй. Тэгэхээр шимэгдэлт өндөртэй орчин байдаг. Гэтэл эндээс шингээх ёстой мо хаанаас шингээх нь хамааруулаад зарим нь хүлхэх ёстой, зарим нь бүр хилэнд ор тавьж хүлхэх ёстой гэд ингээд нарийн байгаа л да. Тэрнээс нь хамааруулаад хэлбэрийг сонгож имийн үйлдвэрлэлүүд хийдэг. Антибиотик гэдгийг бол манай монголчуудын хувьд бол хүүхдүүдэд маш их өргөн хэрглэж байна. Ер нь насанд хүрсэн хүмүүс ч гэсэн антибиотик гэдэг зүйлийг яг л зүгээр нэг одоо ханиад хүрээл хамраас нус гожих юм бол антибиотикийг зүр аваад хэрглэж чинь эсвэл өмнө одоо эмч бижиж өгсөн зүйл эсвэл гэр бүлийнх нь хин нэгийг хэрглэжсэн зүйл үлдчихээр тэрийг яг энийг л хэрэглэх ёстой гэдэг нэг л эмний ойлголт байна. Им гээл энэ ямар ч өвчнийг антибиотик гэдэг зүйл эдгээд юм байна гэдэг ойлголтоор ерөөсөө нус нь гожих юм уу нэг жоохон л асуудал гарах үед өвдөх зовх үедээ ерөөсөө антибиотикийг л ерөөсөө хоол шиг ингээл хэрглэж чинь л та. Тэгэхээр эмийн санд нь бол хамгийн их бараг байгаа нь үлдцтэй антибиотик гэдэг шүү дээ. Антибиотик нь байгаа нийтлэгээр биччихдэг тийм. Эмүүд нь байгаа. Тэгвэл антибиотик гэж яг юу юм бэ? Энийг ер нь бид нэр юунд илүү хэрэглэх ёстой юм бэ гэдгийг дайлж өгч. Антибиотик гэхээсээ эхлээд би нэг юм тайлбараар санагдаад байна. Өвчин үүсгэгч гэдэг нэг юм яриад байгаа шүү дээ. Тэр чинь үндсэндээ вирус, нэм бактери, нэм буюу бактери шүү дээ тийм. Тэгээ мөөгөнцөр гэсэн. Ер нь бол нэг за нийтлэг энэ гурав байна. Тэгэхээр энэ гурвыгаа эхлээд ялгах хэрэгтэй хүмүүс ойлгохдоо. За вирус гэдэг бол ямар нэгэн эсийн дотор нь орчоод тэндээсээ олширдаг. Нян бактери гэдэг бол биеэ даасан эс. Вирус бол эс биш байх нь шүү дээ тий. Эс дотор ороод тухайн эсийн эргэтэн зэргүүдийг ашиглаад өвөрчөж олширдаг тийм зүйл. Тэгэн готал мөөгөн зэрэг гэдэг бол бас биеэ даасан бараг бичил одоо амтан гэх юм уу тий. Тийм байж байдаг. Тэгэхээр антибиотик гэдэг зүйл өөрөө нягд үйлчилдэг байхгүй юу? Биеэ даасан эсэд үйлчилдэг.
Тэгтэл хүний эсийн дотор нь орчихсон байгаа вируст үйлчилдэг антибиотик. Нийтлэг одоо буруу хэрэглээд байгаа шалтгаан томоо төс төвчин гэдэг яриад байгаа. Энэ өөрөө вирусээр үүсгэгддэг. Тэр нь хүний өөрийн эсийн дотор орчдөг. Антибиотик уулаа яах вэ гэхээр нөгөө вирусыг устгадаг. Тэгэн гутал хүний өөрийн дархлааны эсүүдийг хөвлөд байдаг. Нөгөө антибиотик чинь. Тэгэхээр нөгөө өвчний явц илүү хүндэрдэг. За яг хуу эмчнэр ингэдэг яг ингээд томоо төс өвчний үед болохоор хамгийн ихний хэрэглэх ёстой юм нь яг вирус эсрэг юм авах ёстой. Тэрний дараагаар яг хуу хоёр дөгчоор халдвар авах буюу бактерийн халдвар авчдаг. Тэгэхээр энэ үед нь антибиотик хэрэглэдэг. Гэтэл мөөгөнцөр юунаас үүсгэгдээд байдаг гэхээр бид нар өөрсдөө бактерийг ер нь ихэвчлэн мөөгөнцрийн анх амоксилин, пенициллин чинь нөгөө мөөгөн бактерийн штаммаас гаргаж авсан гэдэг шүү дээ. Тэгэхээр антибиотик хэрэглэх нь өөрөө мөөгөнцрийг бий болгочдөг. Яг тэгэхээр зэрэг мөөгөнцрийн тэр нөгөө нэг мөөгөнцрөөс өөрөөс нь ингээд ялгарч идэг юм бодис үт юм байна л да. Тэр бодис нь өөрөө янгийн эсрэг үйлдэл үзүүлдэг юм байна. Тэгэхээр тэндээс нь ялгаж аваад антибиотик зохион бүтээсэн. Тэгэн гутал нөгөө антибиотик нэг хэрэглээд ахаар мөөгөнцөр үүсэт байдаг. Тэгээд антибиотик дарамгуулдаг юм шүү дээ. Тийм. Тэгэхээр яаж яах гэхээр антибиотик хэрэглэлээ гэхэд томоо төс төвчин шууд нөлөөлдөг. Өвчнөө хүндрүүлэх эрсдэл бий болгочдөг. Тэгэхээр заавал антибиотик хэмжээний зал дээр хэрэглэх хэрэгтэй. Дураараа аваад уугаад исэн антибиотикнаас гаж нөлөө бий болоод мөөгөнцөр хамгийн наазах нь мөөгөнцөрдөх гэдэг юм болоод байдаг. Тэгээд бас одоо юу гэдэг 70-70-аад оныхаа аягүй сайн мэддэг хаа нөгөө батлазол гэдэг нэг юм байдаг штэ гидсний антибиотик штэ. Тэр ингээл ажиллаад уучдаг гэсэн гээд. Тэгэн гутал одоо ингээд яг тэр насныхан буюу одоо нэг 40-50 орчим насныхан байгаа хаа. Ийм шар шүттэй эсвэл хүүх шүттэй. Нөгөө батлазолын гаш нөлөө кальцийн юунд өөрчлөлт орсон. Шүд нь ингээд ерөөд ингээ харахаар палн хүүх эсвэл шаргал байдаг. Шар толбнуудтай ч байдаг. Ийм гаш нөлөө бийж байдаг. За ингээд антибиотик ярил заавал эмчийн журуур хэрэглэх хэрэгтэй. Яг тохирсон нэг бактерит нь л хэрэглэх хэрэгтэй. Тэгээд тохирсон нэм бактерит нь яаж хэрэглэх вэ гэхээр хамгийн түрүүнд шинжилгээ өгөх ёстой. Ямар бактери вэ? Тэрийг онцлуулах ёстой. Тэгээд тэр нь ямар антибиотикт мэдрэх буюу ямар антибиотик энэ бактерийг өхүүлж чадах вэ гэдэг шинжилгээ хийх ёстой. Антибиотик мэдрэгийн шинжилгээ гэж ярьдаг шүү дээ. Тэгүн гутал антибиотика зөв сонгоод нөгөө бактеритай хэрэгжилчих юм бол зөв цагаар нуугаад хэрэгжилчих юм бол өвчнөөс салах гэдэг. Гэтэл вирусын халдвар байтал бид нэр антибиотик хэрэгжилчих юм бол дортох гэдэг нөгөө өвчин чинь. Эсвэл мөөгөнцрийн халдвар байтал те бактери антибиотик сонгочих юм бол өвчин дортох гэдэг. Яа гэвэл хүний өөрийн дархлаа тэр вирусын эсрэг, мөөгөнцрийн эсрэг, нянгийн эсрэг үйлдэл үзүүлж байгаа байхгүй юу? Гэтэл антибиотик гэдэг зүйл орж ирэл хүний дархлаагаа давхар дарангуулна. Тэгээ яг нөгөө ээжүүд айгүйх ярьд юм аа. Өвөл болохоор л ингээд хүүхд хадаад өртөг. Тэгээд одоо 5-аас доош насны хүүхэд бараг жилдээ 5 удаа өвдөх нь хэвэн юм шиг ингээд айгүй. Энэ ингээд манай салбарын тэг айгүй хэцүү асуудал шүү дээ. Өвлийн үйлрэл тэгэл очрон дэлдэхгүй юм лгийнх нь тэгэлэдэг л та. За тэгэхээр антибиотикийг дураараа хэрэглэх эсвэл тунгийн тааруулж чадахгүй хэрэглээд байх юм бол энд юу ямар сөрөг нөлөөлөд үүсэж байна. Антибиотикийн дасал гэдэг юм үүсэж шүү дээ. Хамгийн түрүүнд нөгөө мөөгөнцөртөх бол цаашаа бол. Тэгээд өөрт нь таараагүй антибиотик одоо нэг өвчин үүсгэгч байлаа бактери. Тэрэнд таараагүй өөр антибиотик хэрэглээд байна гэж төсөөлье. Тэгэн гутал нөгөө антибиотик тэр хэрэгжилж байгаа антибиотикт нь нөгөө ням вирус маань хэрэгжилж байгаа антибиотикт дасал үүсчихдээ. Ямар ч юм уу дарагдахгүй. Тэгэн гутал дараагийн шатлалын антибиотикийн сонгомол хамаагүй эхлээд амоксилин хэрэгжилээ, дараа нь ципринол, цифролоксин уулаа ч юм уу те. Ингээд төвшнийг ахиулаад л эмчнэр зөвлөд идэг, уугаад идэг. Тэгэн гутал нөгөө бие даасан эс учраас өөрөө өөрийгөө хамгаалах механизмтай нөгөө механизм нь ажиллаад эхэлгээр явах үхээр орж ирсэн антибиотик тасал үүсгэдэг. Тэгээ сүүлдээ ингээ юунч дарагдахгүй бактерийг бий болгож байгаа. Жилдээ дэлхийд 1.2-оос 1.3 сая хүн энэ антибиотикийн таслаас шалтгаалаад нас орж ийн гэдэг судалгаа байдаг. Тэр амар ихтэй байхгүй. Монголд антибиотик буруу хэрэглэдэг зуршил бүр аяга өндөр гэдэг л та орж ирээ шууд таны хэлснээр те. Амоксилин ууж байсан шүү дээ тэр амоксилин өгч өчтэй гэл ингэдэг. Уул нь бол яг шинжилгээгээ өгвөл тэрнтэй таарсан тэр ямар бактери вэ? Тэр нь тааруулсан зөв антибиотик сонгож явах хэрэгтэй гэл. Одоо та сая хэллээ шүү дээ антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлэх
Гэт энийг яг хуу бид нар нийтлэг бас яг хэрэгжүүлэхэд жоохон хэцүү байх. Тэгэхээр ер нь яг хуу антибиотикийн гэхдээ мэдрэг чанарыг уг нь одоо ойрхон ханиад үрдээдэг хүүхэд ч юм уу эсвэл нэг ямар нэгэн тийм архаг өвчтөний үеүүдэд болохоор илүү хөр үзээд тах шиг байна тий. Харин тэгээд нийтлэг эмчнэр ингээд хамгийн ихэнд нэгдүгээр төрлийн антибиотик ямгатлаа яг амоксилин главлины өвчлөлтэйг шууд аваад биччихэж байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө хүний авсан халдвар өөрөө амоксилин төсвөртэй байх юм бол үйлчлэхгүй. Тэгэхээр тэгүн готлон дараагийнх нь антибиотик бичиж өгч байгаа. За имийн солио гэл цибролаксин болгодог ч юм ингээс олчихно. Цификсин болгодог ч юм уу те ингээс олчихно. Тэгүн готлон нөгөөдг нь ингээд бас нэг тодорхой хэмжээнд үйлчлдэг ч юм уу. Өргөн хүрээний антибиотикнуудаас сонгоод байгаа юм л да. Олон төрлийн бактерид үйлчлдэг гэл шууд сонгочихж байгаа. Атал нөгөө нийтлэг хичнээн төрлийн одоо антибиотик төсвөртэй болсон юм байгааг мэдэхгүй байгаа. Тэгэхээр уул нь бол яг антибиотик зөвлөх гэж байгаа бол эхлээ шинжилгээгээ өгчөд тэр антибиотик одоо бактерид ямар антибиотик мэдрэг вэ? Ямар антибиотик энэ бактерийг өхүүлж чадах вэ гэдгийг шинжилж ижил хэрэглэмээр байна. Нийтлэгээр эмчнэр маань ч гэсэн яг тэгж л хэрэглээд. Нэгдүгээр шатны амоксилин, хоёрын дараагийнх нь 3 гэл ахиулаад байна. Тэгэхээр хамгийн зөв сонголт нь эхлээ шинжилгээ өг таарсан антибиотикаа сонгож хэрэглэл гэж. Антибиотикийн хувьд бол ерөөхдөө асуудал юм байгаа. Тийм учраас антибиотик гэж заавал жороор олгоод байгаа тий. Хүмүүс чинь одоо яг одоо хоёулын подкастыг сонсож байгаа хүмүүс дотор ч гэсэн тийм алдаа зөндөө байгаад байна. Ханиа төрөнгүүтэл шууд антибиотик уугаал эхэлчихэж байгаа. Тэгэхээр вирусын одоо халдвар авсан байгаад тэр нь хэд хоногоос ирэхэд одоо бактерийн халдвар болоо. Тэгээд яг тэр үедээ хэрэгцээтэй устгах юм ин уух хэрэгтэй байтал наан уучих юм бол эргээд чинь тархалаагаа хүртэл дарангуулах хэмжээний асуудал болчих жоох гэдгийг хүмүүс ол сайн ойлгох хэрэгтэй. Энэ дээр нэг нийтлэг би нэг юм хэлээд өгчмөр санагдаа ээжүүдэд. Одоо хүүхдийг нэг дөнгөж халуур болно 37 жоохон гараал эхлэн готл нь ингээл халуун буруулах юм хэрэглээл нөгөө антибиотик өмнөх ханиаданд ийм хэрэгжилж исэн ингээл аваад уучдаг нийтлэг жишээ гэдэг шүү дээ. Тэгэхээр хүүхдийн дархлаа 38 хүртлээ градус хүртэл халуурж байхад энийг бол хүүхдийн дархлаа ажиллаж байгаа байхгүй. Энэ үеийг хүртэл нь хүүхдэд ямар нэг юм өгөхгүй халуун бүлийн шингэн уулгаад ойрхон шингэн уулгаад тэгээ хоол цагийн сайн уулгаад ингээд дааруулахгүй ингээд гэрийн нөхцөлд байлгаж ах хэрэгтэй. Нөгөө хүүхд ингээ яг 38.5-аас дээшээ халуураад авах юм бол халуун буруулах юм өгөх хэрэгтэй. Антибиотик өгөх хэрэгтэй болно. Гэхдээ антибиотик яг эмчийн жорын дагуу эмчээс заавар авч хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр ингээ тодорхой хугацаанд халуурж ийна гэдэг чинь хүний дархлааны эс тэрийг таньж аваад нөгөө ийм бактери орж ирд юм байна. Дараа нь орж ирэхээр нь би энийг ингэж өхүүлэх юм байна гэд хүний дархлааны эс чинь тэнд суралцаад байгаа байхгүй. Гэтэл тэр боломжийг олохгүйгээр антибиотик шууд хэрэглээл нөгөө халуун буруулах юм шууд хэрэглэж байна. Тэгэхээр ингээ хүүхдээ ингээд халуурч эхэлж яхад нь 38.5 хүрээг бол эцэг эхчүүд битгий сандар зүгээр ингээ цаахан халуун бүлээн шингэн өгөөд толгоон дээр нь хүүтэн чинь тавьд юм уу яа гэдэг ингээ халууруулаа л. 38.5-аас дээшээ халуурах юм бол халуун буруулах юм үг тэгээд эмчид үзүүлээд антибиотик авч хэрэглэх хэрэгтэй. Ингэх юм бол нөгөө хүүхдийн дараагийн халдвар авах хугацаач хойшлно. Дараа нь халдвар авсан ч нөгөө ижил төрлийн халдвар авах юм бол хөнгөн тусах боломжтой байхгүй. Энийг л маш сайн ойлгох хэрэгтэй байгаа тий. Тийм ээжүүд маань ингээд хүүхдээ халдварлахаар сандраад идэв юм шиг байна. Тэгэхээр 38.5 хүрээг бол битээ сандраал гэмээр байна. Тэгэл халуураал бижиг. Тэгээд бүлэрээл бижээл ингээд болдог. Бас нэг тэгтээ бас нэг аюултай зүйл нь нөгөө уушгины хатгаа болцсон үед бас нэг юм бүлгэрсгээл хүүхд байгаад идэг. Тэгэхээр энийг ялгаж онцлуулахын тулд эмчит үзүүлэх хэрэгтэй. За маш чухал ойлголт байлаа. Тэгээд вирусын эмний талаар хойлоос ярилцъя. Тэгэхгүй бол хүмүүс вирусын эмний мэдээлэл ер нь бас их дутуу байдаг юм шиг байна. Сая коронавирусын үед л нэг вирусын эмтэй хальт танилцах шиг боллоо. Тэгээд хоёулын сайн ярьдгаар маш олон хүмүүс эхлээд сонголтод шууд антибиотик руу ороод байгаа учраас хүний биеийн дархлаа нь тэн дээр маш олон одоо зохицуулах алдагдаад нөгөө ойрхон өвддөг эсвэл өвчнийг бүр хүндрүүлдэг ч гэдэг юм уу энэ асуудал руу ороод байгаа учраас вирусын эм ер нь вирус гэдэг зүйл чинь өөрөө анх халдвар авсан үеэс эхлээд ер нь одоо ямар хугацаанд вирусын эмийг ер нь хэрэглэх боломжтой байдаг юм бэ гэдгийг та бас хэлж өгөөч.
вирус гэдэг чинь нөгөө хүний эсийн дотор нь орсон байдаг зүйл гэдэг ааш. Тэгэхээр вирусын имийг одоо том төс өвчний зөв шинж тэмдэг дөнгөж илэрлээ шүү дээ. Хамар эвгүй аргаал яг хоолоо ингээл эвгүйтэй л эхэлж байна. Тэнгуут эхлэн гутал нь шууд уугаад эхлэх хэрэгтэй байна. Вирус эсрэг имийг. Гэхдээ вирус ч маш олон төрөл байгаа шүү дээ. Илэгний вирус, янз янзын дох юуны вирус гэл ханиад томооны нийтлэг вирусууд байгаа. Гэхдээ яг ханиад томооны ихэнх үед вирусын им уух нь хамгийн зөв байдаг. Дөнгөж эхэлж явах үед нь хоолой эвгүй аргаал нэг тороол хамар битүүрэл бид нэр мэддэг шүү дээ. Тэр үед л вирус эсрэг ямиг авчвал айгүй үр дүнтэй байдаг. Авч чадахгүйгээр 3-4 хоног ингээл носон гожоол хоолой эвгүй аргаал явчвал тэгэл хүндрэг шатанд ороод очиж байгаа. Ер нь тэгэл ихний 3 хоног вирусын юм уугаагүй явцсан байгаа. Тэрнээс хойшоо бол хэрэглэхийн ер нь үр нөлөө маш бага гэж үздэг шүү дээ. Тий. Тэрнээс хойшоо нөгөө 2 дахь буюу нингийн халдвар болоо явчихсан. Тэгэхээр тэр үед нь тохирсон анчуудыг хэрэглэн. Гэхдээ бас давхар вирусын юм авч болно л доо. Тэрийн юм чинь өөрөө тохируулаад хэрэглэн л дээ. Тэгээ сүүлийн үед бас зарим ээжүүд хүүхдээ вирусын эм тангүй идгийн гэдэг нэг юм бас урсгал ойлголтод их яваад байлээ. Эм тан гэж ярихаар наа чи химийн хор би хүүхдээ бүр хөтөл нь халууруулж байгаа л өстой эргээд өөр зүгээр болгочдөг. Хүүхдээ бүр хит хоног чи үтсэн хамаагүй ингээл одоо боломжлолт аргаараа ингээл шийдчихдэг гээд байгаа. Та яг энэ дээр ямар одоо эмзүүч хүний хувьд за би ч өөрөө ээж хүн. Би 3 хүүхэдтэй. Тэгээ одоо хүүхд өвдөн штэ. Халууруулж болно нөгөө. Тэгтээ тэр чинь ингээд 39-с дээш гараад 40 хүрч штэ хүүхд солирох гэдэг байхгүй. Тэрнээс ингээд хит өндөр халуурснаас үүдэлтэй хүүхдэд маш хүнд асуудал үүсэх боломжтой байхгүй. Таталт үгүй юу? Тийш дээ. Таталт үг нь нөгөө хүүхдийн амь насны асуудал бий болох гэдэг байхгүй. Тэгэхээр 38-38.5 хүрсэн бол халууны нь буулга тэрнээс наан халууралтын зогсоох гэж юм өөх хэрэггүй юм байна. Тийм. Тэгэхээр бас хитрхээ тэгж тууширч болохгүй л дээ. Тэр өвчин хаана очихыг мэдэхгүй байхгүй бид нар. Тэгэхээр энэ орчин үед ангаах ухаан аюу гой хөгжиж байна тий. Оншилж чадаад байна. Тэгт чинь яг ингээд зөв эмийг нь зөв эмчилгээг нь зөв цагт нь хийх нь чухал. Энэ аюу чухал. Одоо архаг хууч өвчнүүд ба шүү дээ. Одоо ингээд зөв эмчилгээ хийгээгүй архаг шулаал яваад идэг тий. Бидний мэддэг амар энгийн жишээ зүгээр л хоолойны ангийн. Хүүхдтэй шууд дамжуулцдаг. Халбараа л дамжуулцдаг. Тэгэл хүүхдийнх нь ханиа төрлөө хоолой идэллээ. Тэгэл тэндээс нь дараа нь ингээд архаг шал. Хоолойны идэлэл иглэн гутал нанчуудаг болгочдаг. Тэгэл нөгөөх нь анчуудханда хит хоног эмчилгээ хийгдэл намжмал байдалд орол ийм гадуура гэр үсгээд хоолойны нөгөө булчирхаан дотор байгаад байгаа шүү дээ. Тэгэл хүүхд дархлаа нь модвол ахаал идэлээ гараад ирдэг. Гэхдээ энэ чинь ингээд тэнд архаг нингийн халдвар байгаад байгаа. Идэхгүй. Та хүүхдийн дархлаа модох эсвэл том хүн ч гэсэн ялгаагүй шүү дээ. Дархлаа нь модохдоо арч хүрэн гутал сэтрэл гараад ирдэг шүү дээ. Тэгэхээр тэрэнд зөв эмчилгээг нь хийх ёстой маа л гэж хэлмээр байна. Тэгээд өвчин заавал өвдүүлээд амиргуул байгаа юм л та бас. Энэ нөгөө нийтлэг тохиолдог, зөнхлөн тохиолддог өвчний 5 шалтгаан байгаа шүү дээ. Хамгийн нэгдүгээр таниад том ордог. Тэгээ хоёрдугаарт бөөрөөс дамжуулах зам дотор зүрх гэдэг ингээд явдаг. Тийм гол хамгийн нэгдүгээр нь том төс өвчин таниад болвол яг халдварын шалтгаантай байдаг. Тухайн үедээ тий. Гэтэл бөөрөөс дамжуулах зам, илэг, зүрх гэд явахаараа халдварын бус архаг өвчлөл болоод тэгэхээр нийтлэг энэ өвчлөлийн нийт тохиолдлын 70-80% нь өөрөө халдварын бус шалтгаантай өвчлөлөөс байгаа гэдэг. Тэгэхээр урьдчилан сэргийлэх нь амар чухал шүү л гэж хэлмээр байгаа юм. Хүүхэд заавал өвдөх албатай биш те. Одоо Монгол улс чинь нөгөө нэг D витамины дутагдлын судалгаа хийгээд нийтлэгээрээ D витамин хэрэглэх хэрэгтэй байна. Бүгдээрээ D витамин хэрэглээд эхэлсэн. Сая нөгөө ковидын жишээ ярьсан шүү дээ. С уулаа, D уулаа, С-г хичнээн өндөр тунгаар ууа. 1000 мг-тай С-г өдөр тутам ууж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хамгийн түрүүнд бөөр нөгөөдгөө чинь шүүж байгаа илэг гэмтэнчдэг. Тэгээ энэнийхэн дараа нөгөө илэг бөөр витамин чинь бас тийм өндөр тунгаар байнга хэрэглээд ах зүйл бас биш шүү дээ. Урьдчилан сэргийлэх тунгаар тогтмол хэрэглэх нь зөв. Тийм аа. Ханиад үрэл дархлаа унтсан үед яг 1000 мг С ууж болно л та. Тэгэхээр чинь хүрээгүй ах үед урьдчилан сэргийлээд 1000 мг-аар уух нь өөрөө буруу. Ковидс хойш тийм хүмүүс айгүйх одоо бөөрийн урлаг эмчлэр дээр сөхөцсөн гэсэн. Тэгээд С витамин чинь бас хоол идэхээс өмнө өлөө үедээ ч юм уу уучгаар
ходоодны шархлаа үүсгэх тэгээ дээрэс нь чинь нэг бүр бас шүүгж учраас бүрний чулуу үүсэх өндөр эрсдлүүд байдаг юм бэл. Харин тэрний талын өвчлөлүүд нь сүулт нь ихсэж эхэлсэн. Тэгээд нөгөө вирусын халдвар чинь өөрөө вирусын эсрэг юм уу шүү дээ. Тэгэхээр вирусын юм өөрөө яадаг вэ гэхээр элэг аяг хүчтэй гэмтээдэг, бүрийг гэмтээдэг. Энэ хоёр чинь ингээд цусыг ингээд байнга шүүж идэг. Зогсоо зайгүй шүн өдрөө ямар ч завсарлагаагүй ажиллаж идэг эрхтэн. Энэ хоёрын хүчийг гэмтээчдэг. Нөгөө вирусын эсрэг юм. Тэгэхээр вирусын эсрэг юм ууж байгаа болон антибиотик юм ууж байгаа хүмүүс энэ ч өөрөө ням болон вирусыг өхүүлэх зорилттой бүгдэгдэхүүн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ элэг бөөр хоёроо заавал хамгаалж явах хэрэгтэй. Бид нэр ковидын үед одоо Liv52 бүтээгдэхүүнийг элэг хамгаалах зорилгоор хэрэгжилж байлаа. Тестоныг бөөрийг нь хамгаалах зорилгоор вирусын эсрэг гэмтээ хавсарч хэрэглэнэ гэх мэтчлэн тий. Тэгээд түрүүний өршлөн сэргээлт гэдэг юм яг л сайн хийгээсэй л гэж бодоод тий. Хүүхдийн дархлаа дэмжих тий. Эмийн одоо тунгийн илүүдлийн талаар бас ярих зүг гэж бодож байна. Одоо жишээлбэл манайхан чинь парацетамол гэдэг эмийг ер нь бол маш их тунгийн бас хэтрүүлдэг юм байлээ. Энд ч өөрөө илгэн дээр очиод маш их өндөр ачаалал илгэний одоо байнга хэрэгэлдэг хүний хувьд ч тэр илгэний хатуурал, илгэний асуудал үүсэх магадлал их өндөр байдаг гэж үздэг юм байлээ. Тэгэхээр жишээлбэл зүгээр нэг ийм одоо инээдэмч юм гэдэг юм уу. Гэхдээ бүр болсон явдал гээд Facebook дээр явж ирсэн л да. Та хаарсан уу? Нэг найз нь гэртээ ингээд нэг найзанд очсон юм байна л да. Ковидын үеэр л юм шүү. Тэгэнгүүтээ тэр үед чинь нэг баахан үрдсэн сэргийлэх ханаа томооны юмнууд нэг гэрт нь байдаг айл байж таарсан юм шиг. Тэгэнгүүтээ байхуд цай өгөөд найздаа ингээд найруулаа өгөх гэсэн чинь байхуд цай дууссан. Тэгсэн чинь оронд нь траплю гэдэг зүйл байгаа штэ. Тэгээд чинь парацетамолыг 500 мг-аар агуулсан. Тэгээд чи одоо ийм байгаа ш. Тэгсэн чинь шууд найздаа хийж өгөө хутгаад өгсөн байгаа. Тэгсэн чинь нөгөө найз нь арцсангуу бас нэг жоох эрүүл мэндийн ойлголттой. Наад чи ийм штэ болохгүй штэ гэсэн чи юу сүртэй ингэснэ болвол гэснэ өөрөө авангуудаа боорцог дөрөд ууцсан гэж байгаа байхгүй. Энд чинь ингээл гоё өрсөн сэрэг хэлээд дархлаагаа дэмждэг гэд ойлгоцсон. Одоо нөгөө илгэний өвчин чинь дүлий эргэтэн гэдэг хүмүүс ирдэг штэ тий. Өвдсөн ч өнөөдөр мэдэгддэг. Би өнөөдөр зөндөө антибиотик хэрэглээ, зөндөө вирусын юм аваад байсан ч миний элэг намайг өвдлөө гэж мэдэхгүй байгаа л байна. Тэгэл чимээгүй байж байжснаа өөрөө эхлээл өрөвсөл нь өвгчлөлт те өвгчлөлт нь дамжраал өрөвсөл болоод өрөвслөөсөө хавдрын шат руугаа явчихж байгаа байхгүй. Тэгэхээр монголчин өөрөө элэгний өвчлөлөөрөө дэлхийд номер 1-т явдаг маш зөвхөн хүн амтай хэрнээ. Тэгэхээр энэ маш олон шалтгаантай л да эмийн буруу хэрэглээ орж байгаа юм, арх тамхи орж байгаа юм, хоолны буруу зуршил орж байгаа юм. Бид нар маш их мах иддэг ард түмэн те. Тэгтэл дээрээс нь зүгээр л энэ парацетамолтой ямиг парацетамол буюу инсейтүүд гэж ярьдаг штэ халуун бууруулах, өрөвсөл намдах юмнууд чинь шууд илгээг очиж гэмтээдэг. Гэтэл угаасаа л бидний элэг маш их ачаалтай байгаа. Зүгээр л энэ агаарын бохирдлоос бидний цуснд бохирдол орж байгаа. Тэрийг хүртэл элэг маань шүүж идэг. Идж байгаа хоол унданд байгаа хортой бодисуудыг элэг шүүж идэг, бөөр шүүж идэг. Гэтэл энэ дээр нэмээ заавал юм ууж хортуулах хэрэг байна уу? Зөв юмээ зөв цагт нь сонгоолох хэрэгтэй л дээ, тий. Тэгэхээр эмийн одоо жишээлбэл парацетамол эмийг хүн өөрөө гэмч зөвлө ууцсан байгаа хэрнээ хажуугаар нахаад гэртээ байгаа траплюч гэдэг юм өөр юу ч гэдгийг ахаал тунгийн дотор нь юу байгаа вэ гэдгийг хараад явахгүй бол нэг удаагийн авах тун хэтэрчих юм бол ер нь тунгийн илүүдлийн таны хувьд одоо мэдэх өөр жишээ юу байна? Хүүхд дээр ч гэдэг юм уу? Ер нь тунгийн илүүдэл гэдэг зүйл хүнд одоо өөр асуудлууд ч юм уу шоконд оруулах ч гэдэг юм уу ийм зүйлүүд ер нь хэд тохиолддог юм бол маш их байгаа шүү дээ юм чи. Одоо юу гэхээр хамгийн сүүлийн нэг жишээ маань нэг ээж над руу холбогдлоо л да. Тэгээд тэр хүн ингээ кальцийн антагонист таагаад байгаа байхгүй юу? Яасан гэсэн чинь хүүхэд нь ингээ ойгдоо сартай сэхэнд байгаа гэд. Тэгээд яасан бэ гэхээр нөгөө хүүхэд нь гэртээ ингээд яг ээж бол Д витамин уу гэж авчираад хүүхэдтэй өгдөг байсан байгаа. Тэгэхээр нөгөө хүүхэд нь нөгөө Д-г нь одоо ойрхон байх нь шүү дээ. Гарт нь ойрхон байхад нь зажлаад их хэмжээгээр ууцсан гэсэн үг. Жохоо хүүхэд мэдгүй шүү дээ. Тэгэн гутал нөгөө хүүхдийн цусан дах кальцийн хэмжээ ихсээд зүрхний цохилт нь алдагдаад ингээд сэхэнд ороход хүртэл хүрэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь витамин хүртэл ингээд зохистой тунгаар уух хэрэгтэй. Энтэй адилхан эмийг бол бүр угаасаа л зохистой тунгаар нь уух хэрэгтэй. Хэтрүүл болохоор тийм бол тун хэтрүүл болохоор зохистой тунгаараа бол яг эмчилгээ юм болж өгдөг. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт. Хаалгай шампунь.
4 төрлийн хаалга шампуныг үснийхээ онцлогт тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна. Өөх тосыг хоромхон зурд цадалж, сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийгээ хайрлаарай. Бөөр өвдөж ууцны руугаар чилж өвдөхөд. Шээс ойр орхон хурч шээсний өнгө үнэр өөрчлөгдөхөд. Нүд зөвхөр сэлгэрч хавгнахад. Бөөрийн өрөвсөлт өвчин цистит. Бөөр давсагны чулуужих эмгэгийн эмчилгээнд цистоныг зөвлөж байна. Цистон нь бөөр давсагны өрөвслийг дарж өвдөлт намдаана. Шээс хүн хавнг бууруулна. Бөөрөө бүнжитил бөөцөл. Цистон. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Д витамин чинь тэгээд өөрөө тосон дуусдаг витамин учраас тархи одоо мэдрэлийн одоо хэсгүүд дээр очиж илүүдэл нь байгаа учраас тэр хүүхд шоконд орж цэхийн амьдруулах одоо бүр тасаг руу хүртэл шилжиж чинь гэсэн байх нь шүү дээ. Тэгэхээр бид нар нэг зүйлийг одоо сайн гэж хэлээд тэрийг ингээд хэтрүүлж хэрэглээд ковидоос хойш өөрчлөлт тэг ямар ч ойлголт байхгүй болсон явчих. Тэгэхээр одоо Д витаминыг яг уу бид нар нийтээр хэрэглэх ёстой юм байна. Д витамины хувьд бол яг нөө эрүүл мэндийн сайдын тушаал дээр байгаа штэ. Гэхдээ тэн дээр бол яг тунгийн хувьд бол харьцангуй нэг физиологи хэвийн буюу сэргийлэх тун гэдэг утгаараа арай бага байгаад байгаа. Тэгвэл өвөл болоод ирэхээр нэг жоон тунгаа нэмэгдүүлдэг ч гэдэг юм уу ийм зүйлүүд байгаад байдаг. Д-ийн хувьд та яг ямар одоо хүмүүс тэр мэдээлэл өгөх вэ? Ер нь Д витаминыг бас хүмүүс чих замбрааг өндөр тунгаар хэрэглэе. Тэгээ би яг подкастн дээр яг хүүхдийн юмч оруулж байгаа. Тэгээ өөр яг чиглэлийн хүмүүс оруулахаар бас яг одоо сурсан мэдсэн чиглэлүүд нь ч гэдэг юм бас Д витаминыг зарим нэг өндөр тунгаар хэрэглэх нь бас их буруу гэдэг энэ зүйлийг яриад байгаа. Яг би нөгөө эмзүүч хүний үүднээс нөгөө Д витамины яг хордлого үүсгэх гэж нөлөө үзүүлэх тэр нөгөө хамгийн дээд тун гэдэг нөгөө 500 мянган олон улсын эдний эзэд юм хэлээ л дээ. 500 мянган. Тийм. Тэгэхээр одоо өнөөдөр 1000 мг-тай хүүхдэд өгч энэ бол ихтэйгүй. Өдөрт. Энэ бол ихтэйгүй. Урьдчилан сэргийлэх тун олон улсын зааснаар бол 400 олон улсын эдний эзэд буюу байгаа штэ. Гэтэл яг миний зүгээр ингээд өнөөдрийн харж байгаагаар болохоор 400 бол Монголд багтаад байгаа юм шиг байгаа. Урьдчилан сэргийлэх тун 1000 бол зүгээр юм шиг байгаа юм. Гэхдээ би нэг удаа шууд ингэж хэлж болж байна уу те. Би зүгээр хүүхдтэй өгч явахад л анзаархад тэг санагдаад байдیں۔ Тэгэхээр би болохоор өөр хүүхдтэй яаж өгдөг вэ гэхээр 5000 мг-аар өнжөөд нэг удаа өгчдөг өвлийн үлрэлт. 5000-аар өнөөдөр өгөх юм бол маргааш өгөхгүй нөгөөдөр өгөх. Тэгээд өнжөөд өгчдөг. Яг тэгэхээр монголчин нэг дэлхийн бөмбөрцгийн хаан байгаа те. Тэгээ дээр нь нарны гэрлийн тусгал байгаа юугүй юу те. Тэгээ гэрлийн тусгал байгаадаа нөгөө зөв өнцгөр нь тусч ийн үгүй юу. Арсан дор Д витамин идэвч. Гэтэл тэр нь ингээ маш бага байдаг. Тэгээ дээр нь бид нэр ингээд жилийн хэдэн улиралтанд биенийхээ хэдэн хувийг ил гаргаад арсанд орох дэгийг идэвхжүүлэх боломжтой байлээ. Одоо жишээлбэл сүүлийн одоо 2 жил дээр бодохоор 100 бас айгүй сэрүүхэн болдог болсон байлаа шүү дээ. Тэгээ хүүхд шорт бодолтой гадаа нэг 15 минут тоглох боломжгүй өдрүүд бас зөндөө байдаг болсон тий. Тэгэхээр та бол яг тэр талаас нь бас хэлж шин. Тэгэхээр бид нэр ингээд ялчгүй Д витаминыг нэмэлтээр авах ёстой. Д витамин нэмэлтээр авчиж бидний дархлааны систем хэвээ ажиллана. Гэхдээ авах тунгаа бид нэр хэтэрхий багтуулаад байгаа юм шиг заримдаа санагддаг. Гэхдээ бас нөгөө талдаа саяны миний хүүхдийн ярьсан эрсдэл шүү дээ. Тэгэхээр хүүхдээсээ хоол ойлгох ёстой. Хүүхд тунгаар нүгэн. Тэгэхээр яг бүр хордлого гэж нөлөө үзүүлэх тун 500 мянган эднэс гэж байдаг юм. Өдөрт 500 мянган эдийн засгаар том хүнч байсан хүүхдч байсан хэрэглэх юм бол хордлогонд ороод аюул болно. Тэгэхээр 1000-ыг уучаал амар ихийг уучлаа гэж бодох хэрэггүй. 5000-ыг уучаал 100000-ыг уучаад амар ихийг уучлаа гэж бодох хэрэггүй. Хэрвээ та өнөөдөр 5000-тай хүүхдтэй өгч байгаа бол өнжөөд нэг болоо 100000-ыг уулгаж байгаа бол 100000 эдний эцэд Д витамин байгаа шүү дээ. Тэрийг уулгаж байгаа бол бас нэг 7 хоногт нэг гэдэг ч юм уу те. Ингээд бас нэг тодорхой хэмжээнд зохицуулаад уулгачих хэрэгтэй юм байна. Та хүүхдийнхээ Д-г юу үзүүлсэн үү?
үзүүлнэ шүү дээ үзэлгээ. Үзүүлэхдийг нь хэвэн Одоо манайх нэг 30-аас 36-гийн хооронд л ингээ нэг хэлбэлзэл гараад идэв. Тэгэхээр ямар ч тийм хэвэнэргүй орцсон л шүү. Тийм тэгэхээр тэрэнд ерөөсөө манай хүүхдүүд одоо би хүүхд зүгээр өөрийнхөө шиг л хэлгээд яаж өөрчлөн сэргийлээд байна вэ гэхээр би ээжүүдтэй хэлмэр санагдаад байдیں۔ С витамин өгдөг. Гэхдээ би С витаминыг тийм өндөр тунгаараа өгдөггүй. Аль болох 200 250 ч юм уу тий. Өдөр болго. Тийм насанд хүрсэн одоо 12 наснаас дээш хүүхд чи эмний хувьд насанд хүрсэн үнэтэй адилхан удаг. Тэгэхээр тэрэнд нь би нэг 500 мг ч юм уу. Гэхдээ өдөр болгоо юм биш. Хаяада нэг ингээд аль болох ингээ өдөр болгон уулахыг хичээдэг. Гэхдээ байнга заавал болохгүйгээр алдаж оноочлтгсан нэг өглөөд нь уулах чи гэж одоо С витамин өгдөг, Д витамин түрүүний хэлснээр би ч ингээд өдөр болгон санаад уулгадаг сайн ээж бас биш байгаад байгаа байхгүй. Тэгэхээр 5,000-аар өнөөдөр өгсөн чинь маргааш алгасаад нөгөө өдөрч гэдэг юм уу те. Эсвэл 2 өдөр алгасаад нөгөө өдөр нь 5,000-тайг болгочдөг ч юм уу. Гэх мэтлэнгээр цэгээ уулгана, дэгээ уулгана. Тэгээ септилийн нэмийг уулгана 2 ширхгийг. За тэр чинь нөгөө уламжлалтын аюулын учраас ямар нэгэн гаж нөлөөгүй. За тэгээд мультивитамин болгоно өсөлтийн дэмжих зорилготой бид нэр хоол идэнснээс нь хангалттай витамин эрсийг авч чадж байгаа мүү юу гэж бодож байгаа. Ингээд үндсэндээ өглөөний цай уулгалаа араас нь энд дөрвийг болгоо. Тэгэхээр хүүхдүүд маань өвчлөх нь ч хамаагүй бага. За мэдээж ханаад хүрсэн ч хамаагүй хөнгөн тусаад өнгөрдөг. Септилинийг болохоор дархлаагийн нийлүү дэмжих зорилготой өгч байна уу? Тийм. Септилинийг ингээд дархлаагийн дэмжих. Өвөл илүү өгч байна уу? Ер нь улирлын хамаарлаг. Ер нь одоо ингээд нөгөө цэцэрлэг сургууль цуглаа шүү дээ 9-10 сараас эхлээл өгöd эхэлчихсэн. Тэгээд өвлийн улирлыг дуусталцсан. Болтол ер нь өглөөдөө 2 ширхгийг л өгчтэй өршлөн сэргийлж байгаа учраас 2 юм уу 3-ыг тэгэл жоохон нус нь гоожоол ингээд нэг сонирн болоод эхлэн гол нь тонгийн жоохон дэмчин. Тэгэл болгочих. Бусад ээжүүч нь иммуновис гэдэг одоо мультивитамин өгöd байгаа ш. Тэрний орн та оронд нь өгчөж байна уу? Эсвэл хамт өгдөг үү? Севтлийн уулгалаа, мультивитамин уулгалаа. Мультивитамин бол яг хөтэ хүүхдийн хоолны шин тэмцээлийг авч чадахгүй байгаа тохиолдолд нэмэлтээр уулгаж байгаа. Тийм байгаа. Тэгэл CD болгож дандаа дархлаагийн л өглөөд нь ингээд хоол эзнийхэн дараа жоохон дэмжих юмнууд л хэрэглэж байгаа гэсэн үг. Тэгтээ дандаа уршийн сэргийлэх тунгаар. Тэгээ өсөлтийн дэмжих гэдэг шүү дээ. Тийм. Витамин нэрсэн дээр бас нэг юм ярьч тийм үү. Хүмүүс айгүйх нийтлэг асуугаад байдаг. Витаминыг хизээ уух хэрэгтэй юм бэ гэж асуугаад байдаг. Тийм. Тэгэхээр Д витаминыг бол сүс үн бүтээгдэхүүн болон тостой хоол хүнс хэрэглэж байгаа үед хэрэглүүл зүгээр байдаг. Тэгээд ямар ч витаминыг ер нь өглөөдөө хэрэглүүл зүгээр байдаг. Ягаад тэгэхээр витамин өөрөө усан дуустдаг, тосон дуустдаг гэж хоёр ангилдаг. Тосон дуустдаг витамин 4 витамин гэдэг. А, Д, Е, К витаминууд гэдэг. Тэгэхээр энэ тосон дуустдаг витаминуудыг тостой хоол хүнс хэрэглэж авах үед цуг хэрэглүүл зүгээр. Усан дуустдаг бусад бүх витаминуудыг өглөөдөө хоол идсийн дараа уул зүгээр. Ягаад гэхээр хүний биед хадгалагддаггүй энэ маань өөрөө ингээд шээс болон хөлс югаар ингээд өтгөнөр ингээд гатгшилчдаг. Тэгэхээр витамин ямар үүрэгтэй зүйл вэ гэхээр айгу энгийнээр хэлэхэд бид нэг хоол хүнс идлээ шүү дээ. Тэр эцсийн шатнаа бид нэр эсийг очиж тэжих гээд байгаа шүү дээ. Тэгээ эс ширхэг болгоно. Тэгэхээр тэрэнд явж байгаа ингээд биологийн, биохимийн ингээд маш олон процессууд өөрчлөлтүүд ордог. Тэрний шат болгонд витаминууд оролцож байгаа байхгүй. Тэгэхээр би өнөөдөр идсэн хоол хүнсээ нөгөө бодисын солилцоо гүйцэд явуулахын тулд эсийг бүрэн хооллохын тулд витаминыг өглөөдөө идчихвэл миний идж байгаа хоол хүнс яг нь эсээд ичих нь шүү дээ. Өдөржингөд идчих. Тийм. Жишээ нь ингэдэг энэний айгуу тод жишээ нь хүмүүс ингээд унтаад байна. Хоолндоо сайн байгаад байна. Тэгсэрний би амар ядраад байна гэдэг. Сүлтээд байдаг. Тэгүн гутал нь яадаг гэхээр нөгөө Б-ийн төрлийн витаминыг ингээд туслаар тарьчихаар гайг болчдөг шүү дээ. Тэр чинь яаж яах гэхээр нөгөө бодисын солилцоо сайжраад эс хүртэл нь хооллоод байгаа. Тэгээ ямар нэгэн витамин хэрэглэж байгаа тохиолдолд бас шинжилгээ өгөх нь их чухал санагдаад байдаг. Тэгэхгүй яг хүүхднийх нь тун ямар байгааг нь мэддэхгүй. Яг ээжүүдээс бол нэрээ амдаа орсон тоогоо хэлэндээ. Одоо би 7 хоногт 25,000-аар өгж байгаа, 50-аар өгж байгааг ингээ энэ янз бүр юм бэлээ. Түүнээс яг одоо тэгтээ тогтмол өгдөг хүмүүс сүүлийн үед яг нэмэгдсэн байлээ. Тэгээд мэрэгжлийн бус хүмүүс ч гэсэн ямар нэгэн байдлаар нэг янз бүрийн зөвлөгөө өгдөг болсон. Тэгээд тэрний би бол айгүй эсрэг байр суурьтай байдаг. Тэгээд бид яаж мэрэгжлийн хүмүүсээ сонсоод өөрийнхөө хүүхдээ ямар нэг юм хэрэглэж байгаа бол тэрийг нэг олон нийтэд нэг юм туршилт хийсэн юм шиг тэрийг мэдээлэл биш мэрэгжлийн одоо эмчнэр чинь хамгийн сүүлийн судалгаа шинжилгээг үзэж эмийн гаж нөлөө эдгэрийг бодож зөвлөгөө өгж байгаа болохоор тэрийг л одоо илүү баримтлах нь зүгээр санагдаад байдаг.
Тэгэхгүй би хүүхдэрээ яг ингэдэг гингүүтээ яг тэрийг айгүй тийм том судалгаа шиг ингээл яриад дагсан бүх хүмүүс нь тэр мэдээлэл ингээл хараад явцдаг. Тэгээ ийм зүйлүүд бол сүүлийн нэг жишээ яг таныг ярьсан чи санаанд орчлоо. Нөгөө D витамин K2-тай хэрэглүүл сайн юм байна гэл нэг хэсэг нэлээ явсан да. Зүгээр л K2-тай витамин л ууя гэдээсэн. Тэгээд би зүгээр ингээд хүмүүсийн эрдсэн шинжилгээ, витамины шинжилгээг хараадсан байхгүй. Тэгсэн чинь ер нь тэрэнд бол яг K2-ын дутагдaltaй хүмүүс нь ерөөсөө харагдахгүйсэн. Монголчуудын донд. Тэгсэн ирнэ ингээд нөгөө юу гэдэг сошиалын буруу зөв мэдээлэл дээрээс л зүгээр K2-тай витамин уух хэрэгтэй гэл хайгаал уугаад байдаг тий. Тэгэхээр яг энэний юг харуулж байгаа нэхэр өөрт чинь таны хүүхдэд ямар витамин, ямар эрдэс дутагдчихээн тэрийг нь одоо шинжилгээ аягүй гой хөгжчихэд шүү дээ. Нэг үрчлэн гаргаж өгдөг болсон. Тэрийг харж агаад яг тохирох юм хэрэглүүлэх зүгээр байна. Эмийн чанарын тухай асууя гэж бодож байна. Манайхын үед эмийн чанар дээр эргэлзээ ер нь л их байгаа да. Тэгээ би зүгээр жишээ ярихад би нэг хүнээс асууж ирсэн. Тэгсэн чинь нэг хүн надад тэгж хэлж ирсэн. Солонгос Монголд хүүхэд нь ингээд 2 хүүхэдтэй байна л да. Тэгээ Монголд хүүхэд нь ингээд утаа угаасаа их байна. Тэгээд вирусын одоо энэ одоо өвчин тархалжсэн өндөр уус Монголд байгаад байна. Хүйтэн сэрийн учраас тэгээд Монголд байхаараа хоёулаа хатгаа болоод эмнэлэг твтэл эмчилгээгээ маш удаан үргэлжлүүлээл маш хүндэрдэг байсан юм байна. Тэгсэн чинь нэг удаа Солонгос руу яваад таарчиж. Тэгээд Монголоос яг ханиад нь арай ханиадтай байсан. Гэхдээ Солонгосчууд эм уусан чинь тэр нь ерөөсөө маш хурдан идэгсэн гинэ. Тэгээд угаасаа Солонгосч утаа байхгүй. Тэгээд чиглэг орох учраас одоо агарын температур ч гэсэн харьцангуй бага байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг хуу тэн дээр яг гадны хүчин зүйлүүд нь харьцангуй багасч байна л да. Нөлөөлөх хүчин зүйл нь. Тэгэнгүүт эм уусан чинь эм нь ерөөсөө тэр Монголд баг 14 хоног уугаад ч баг ингээл одоо хэцүү байна да гээл яваад идэг байсан. Заавал эмнэлэг твдэг байсан чинь Солонгосч бол баг 2-3 хоног уугаал ханиад нь ямар ч асуудал болсон. Тэгэхээр энэ одоо хөгжилтэй том улсын хувьд бол маш их одоо чанартай эм байдгийм байна. Монголд байгаа юмнууд бол ямар чанаргүй байна гэдэг ийм дүгнэлтэнд орсон хүн надаас сухаар нь яг үндэ бид энэ дээр хариулж мэдээгүй. Тэгэхээр энэ дээр та яг ямар байр суурьтай байна? Ер нь гадны орон гэхэрэл маш өндөр одоо чанартай байгаад байгаа юм уу? Тэгвэл им яагаад чанартай болон чанаргүй гэж хүмүүс яриад байгаа? Энэ ойлголтыг та бас задлж өгөөч. Чанар ярих юм бол айгүй олон зүйлийг ярина л да. Эмийн түүхийдээс нь ахуулаад хадгалалт түгээлт нь зөв явсан уу гэж ярьдаг тий. Тэгээд яг таны хэлсэнчлэн саяны тохиолдолд бол Монгол өөрөө айгүй юм хуурай, хүйтэн сэрүүн, тэгэл зундаа амар халдаг өвөлдөө айгүй хүйтэн байдаг. Тэгсэр нь айгүй хуурай, яг нөгөө хүн амьдрахад хүний дархлааны системийг ингээл байнгын улирал солигдох болгонд унжидаг ийм нөхцөл нь өөрөө айгүй хэцүү байхгүй. Гэтэл ингээд дулаан сайхан чиглэг уур амьсгалд очичоор хүний дархлаа өөрөө хэвэн болоод айгүй айтайхан болчихж байна. Тий. Нөгөө талдаа бас эмийн чанар гэж ярил бас чанар байна л да. Одоо жишээ нь эмийг ингээд нөгөө түгийдэг гаргаж авах технологиос нь эхлээл ярьж байгаа юм л та. Тэгтэл бид нар С витаминыг нийтлэгээр зөв жишээ аваад ярихад парацетамол ч гэсэн адилхан ялгаагүй 4 хэлбэрийн кристалтай байж байгаа. Яг химийн найрлагын үзгээр яг ижилхэн. Гэхдээ үний хувьд ялгаатай 16 төрөл витамин С байгаа. Тэгэхээр $4 ахуулаа нэг хэлнэ шүү дээ. $4 ахуулаад хэдэн зуун долларын С витамин байж байгаа. Тэгэхээр тэрний алийг нь авч тэр эмийг бүтээсэн бэ гэдэг нь бас нэгдүгээр айгуу чухал. Яагаад үнэн нь ялгаатай байгаа гэхээр био хүртгүүн өндөр одоо эмчилгээний үйлдэл нь өндөр те байгаад л үнэтэй түүхийд байх нь шүү дээ те. За тэгэхээр түүхийд юу хэрэгэлсэн бэ гэдэг нь амар чухал байна. Хоёрдугаарт нөгөө эмийн технологи нь чухал. Түрүүний ярьсан те. Залих юм уу яах юм ингээд тэр технологиг зөв гаргаж чадсан уу гэдэг юм байна. Тэгээд зөв хадгалсан уу гэдэг. Зөв хадгалсан уу? Тэгээд зөв тээвэрлсэн үү? Та уухтаа зөв тунгаар нь уусан уу? Зөв тунгаар нь зөв цагтаа уусан уу гэдэг те 5 зөвийн арга гэлээр байдаг шүү дээ. Тэгэхээр чанартай бүтээгдэхүүн байлаа гэд буруу хэрэгэлчих юм бол эсвэл буруу хадгалчих юм бол чанаргүй л болчихно. Тэгэхээр Монгол улсад нөгөө бүртгэлтэй эмийн бүртгэл байгаа. Тэгэхээр Монгол улс нөгөө импортоор оруулж ирэх гэж байгаа эмийг бүртгэдэг. Бүртгэхдээ маш олон шатны одоо судалгаа хийдэг. Тэр нь юу гэдэг гэхээр лабораторийн шинжилгээгээр дахин баталгаажуулдаг. Түүхийд нөгөө эмээ. За тэгээд дээр нь ингээд нөгөө улсаас нь хідэн дахин маш олон бичиг баримтын хяналтуудыг хийдэг, судалгаануудыг нь хяндаг, эмийн зөвлөлөөр ордог тий. Ингэж бүртгүүлсэн юмнууд ээждэг. Тэгэхээр тэрэнд мэдээж ингээд эмийн чанарыг нь баталгаажуулаад Монгол улсад бүртгээд оруулаад ирсэн байна. Тэгэхээр хүмүүс
чанартай юм гэж яг бүртгэлтэй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Эхний ээлжинд. Тэгэхээр шалгахад аюу амархан. Одоо ийм байгаа эмний гадна талд бүртгэлийн Монгол улсын бүртгэлийн дугаар гэж байдаг. BD гэд бүртгэлийн дугаар юм бичсэн байдаг. F гадны хоол F ингээл бичсэн тийм. Тэр бүртгэлийн дугаарыг шалгах хэрэгтэй. Тэгтэл бүртгээгүй хаанаас юу оруулаад ирсэн, хийн хадгалсан тодорхойгүй ганцгаар юмнууд зараад идэг. Нөгөөдөл нь хүмүүс худалдаж аваад хэрэгэлдэг. Тэрний чанарыг бол мэдгүй. Монгол улсад бүртгэгдээд ороод ирсэн бүртгэлийн дугаараа авсан л бол тэрийг Монгол улсын эрүүл мэндийн яам чанартай маа гэдгийг нотолж байна л гэсэн үг л дээ. Бас нэг тал та. Тэрийг нь жил болгон импортоор орж ирэх үед нь лабораторийн шинжилгээ бас давхар авч идэг. Тэгэхээр ингээд мэрэгжлийн хяналтын лавлгаа лабораториудаар шинжилгээ нэгдээл явж идэг. Тэгэхээр хамгийн түрүүнд шалгаж чадах юм бол энгийн үний үед бүртгэлийн дугаарын шалга. Тэгээд Монгол улсад LiceMed гэдэг програм байгаа шүү дээ, тий. LiceMed дээр бүртгэлийн оруулаад үзэхэд нөгөө юмыг яаж хэрэглэх, ямар яасан хийсэн гэл бүх юм байж идэг. Бас гоё давтал шүү дээ. Чанартай юм ярьсных энэ зүйлээс сумаар энэ им болон витамины чинь байгалийн болон химийн одоо гарал үүслэг гаргаж авч байгаа гэдэг ангиллууд байх шиг байгаа. Иннээс хамаарат нөгөө им чинь чанартай чанаргүй гэж яригадаад байх шиг байгаа. Тэгвэл байгалийн дээр нь яг яагаад илүү энэ сайн гэдэг байгаа химих дээр нь бас яг ямар тодорхой хэмжээний давуу тал болон сул талууд байгаа юм. Энийг юу нь яаж бид нэр таних боломжтой юм бэ? Одоо витамин дээр яг байгалийн сорстой витамин гэж их ярьдаг юм л да. Тэгэхээр витамин өөр байгалийн сорстой нь илүү үйлдэл үзүүлдэг сайн чанартай байгаад байдаг. Яагаад вэ гэхээр одоо хамгийн тод жишээ нь би морфин жишээ ярмаар санагдаад тийм. Морфиныг хүмүүс ерөнхийдөө мэддэг дийлэнх нь нөгөө хавдрын одоо хамгийн сүүлийн шатанд тухайн хүнийг өвдөлтийн л мэдрүүлэхгүй байх зорилттой маш хүчтэй наркотик тийм. Тэгэхээр морфиныг хэрэглэхээр ингээд шууд нөгөө хүн ямар ч өвдөлт мэдрэхээ болдог. Гэтэл яг морфиныг болохоор байглаас гаргаж авсан боيو намууд цэцгээс гаргаж авсан тийм. Тэгэнгუутал яг тэрний химийн одоо элементийн дуурайлгаад нийлэгжүүлж гаргаж авсан тармадол гэдэг бүтээгдэхүүн байж байгаа. Шахмалаар тариагаар бидчихдэг шүү дээ. Гэтэл тармадол морфиноос 4 дахин сул үйлдэл үзүүлдэг. Тэгэхээр эхлээд тармадол хэрэглэж хагаад дийлхий авахаар нь морфин хэрэгэлдэг. Тэгэхээр энэ нь юг харуулдаг юм гэхээр байгалийн сорстой юм чинь хүндээ илүү үйлдэл үзүүлдэг юм байна гэдгийг амар тод жишээ байхгүй. Тэгэхээр бас витамин сонгож хэрэглэх гэж байгаа бол байгалийн сорстой витамин сонгож хэрэглүүл илүү үр дүнтэй байж байгаа. Одоо нийлэг гаралтай 2000 мг-тай D ууснаас 1000 мг-тай байгалийн сорстой витамин уух нь хамаагүй үр дүнтэй буюу тэр нэг баталгаажсан байж байгаа. Тэгээд тэрийг нь яаж ялгаж авах вэ гэхээр бүтээгдэхүүний гадна талд энийг юунаас гаргаж авсан бэ гэдэг байгалийн сорстойгоор одоо Монголд бол NatureSeed гэдэг брендийн бүтээгдэхүүн мэддэг шүү дээ. Гадна талд нь соёоос гаргаж авсан тэгсэн гэд бичсэн байж байгаа. Тэгэхээр дэлхийд дээр нийт үйлдвэрлэж байгаа витамины 95% нь химийн буюу нийлэгжүүлж гаргаж авсан, 5% нь цэвэр байгалийн сорстой бүтээгдэхүүн байдаг. Байгалийн гаралтай байхаар энэ илүү одоо худалдааны хувьд үнэтэй боловч чинь бас нийлэг гаралтаагаас бол арай л жоохон бага зэрэг үнэтэй л дээ. Яг гэвэл тэр чин түүхийд нөр үнэтэй юм чинь. Монголд яг энэ байгалийн гаралтай ийм болон витаминууд ер нь худалдаалагдаж байгаа бах тийм ер нь хэр баг шиг таны харж байгаагаар. За миний мэдхийн одоо Swiss байна. Тэгээд NatureSeed байна. Хамгийн боломжийн үнэтэй бас Английн брэнд байгаа. NatureSeed. Ер нь NatureSeed л нийтлэг байна. D витамин дээр л зүгээр ингийн чинь бисээ таны ярьж байгааг бодлоо л доо зарим хүмүүс чинь ингээл би D-г одоо 1000 өндөр тунгаар хэрэглээ. Ямар ч нэмрээгүй байж байгаа л нэг өөр ахаал D аваад одоо 5000-аар 100000-аар угаад нөхөхдөггүй байж байгаа. Дөрөс 1000 2000-аар ингээл угаал гэсэн чинь минийх нөхөгдцөө ингээл яриад байдаг. Энэ бол бас нэг имийн чанартай холбоотой байгалийн юм эсвэл химийн гаралтай орчин харилцаа их байна уу гэдэг чи өөрөө хэлж өгч байгаа юм шүү дээ. За тэрийг манайхан бас танд сураараа таних зүйлийг нь бас сая хэлж өглөө. За жортой болон жоргүй болох эмийн талаар сая нэг хэсэг нэлээд л одоо маргаан боллоо шүү дээ. Одоо хүмүүс ч өөрсдөө одоо туслаа аваад гэртээ хийчихин. Тэгээ нөгөө тусалтаа цустаа нөгөө нэг зүү тариураа зүү хогийн хар утандаа их л гаргаал хогийн цэг дээр хайчиж байгаа шүү дээ. Эмнэлэгт бол энийг чинь тусдаа бүр яг эмийн хог хаядлаг гэдэг хэсэг дээр аваачиж тусдаа бүр
нөгөө өндөр хөвлөө температурт одоо устгадаг энэ зүйлийг хийж байгаа. Тэгэхэд л манай одоо сайдын тушаалтай холбоотой зарим хүмүүс баг гэртээ үхээд үгүй юм уу гэдэг ийм зүйлүүд их яригдсан шүү дээ. Тэгэхээр эн чинь эргээд бас байгаль орчинд тодорхой хэмжээний хог хаягдал үүсгэхээс эргээд одоо тэр ямар нэгэн халдвар аюул үүсгэхээс сэргийлээд байгаа. Тэгээ би эндээ дур мэдэж одоо гэртээ тэгж арьс судсын ингэж гимтэж хийдэг. Эндээс ахуулаад тарж байгаа хүн ч гэсэн тэгээ илгэний БЦ вирус одоо дох тэмбүүч гэдэг юм уу халдвар авах эрсдлүүд хүртэл маш өндөр байгаад байгаа. Тэгвэл яг жортой олгох болон жоргүй олгож байгаа юмуудын та бас ялгааг нь хүмүүст хэлээд өгөөч. Ер нь яагаад хүмүүс зарим нь жортой байгаад байгаа юм бэ? Энэ дээр одоо айгүй энгийнээр ойлгоно гэвэл тэр бүтээгдэхүүнийг хэрэглээд хүнд үүсэж болох эрсдлийн үнэлж байгаа. Одоо антибиотик хэрэглэхэд тасал үүсгээс ахуулаад ийм өндөр эрсдэлтэй учраас антибиотик бүгдээрээ жортой олгогддог. Гэтэл одоо Хималай юмнууд цистон гэлтэй жоргуу олгогддог. Яадаг вэ гэхээр тухайн хүн хэрэглэлээ тунгийн нэгтүүллээ, багтууллаа. Нөгөө хүнд амь насанд нь заалтны тийм эрсдэл үүсэх үү гэвэл үгүй. Тэгэхээр ингээд нөгөө хүндээ эсрэг нөгөө жортой жоргуугаар нь ялгаж өгч байгаа нь ямар хэмжээний хоруу чанартай вэ гэдгээс нь л хамгийн энгийнээр жортой жоргуугаар ангилчихж байгаа. Гэхдээ бас мэдээж жоргуу ямиг тур мэдэн бас их уугаад ах нь тийм сайн биш. Энэ дотроо бас яг им зүүчийн имийн сангаас зөвлөгөөг нь аваад зөвөр нь хэрэглэх ёстой. Имийг нэг зөв тунгаар нь зөв цагт нь ууж ивэл имчилгээ болно шүү дээ. Энийг ерөөсөө артаж болохгүй аль ч юм дээр. Имийн хугацаа бас асуумаар байна л да. Одоо ингээл харахаар 2026 оноос эхлээл 28 оны тэдэн сарын тэдэнд дууснаа гэж бичсэн байдаг. Тэгэнгүүт одоо энэ дээр нэг ийм ялгаа гарч ирдэг. За ямар нэг витамин юм уу имийг задлаад ингээд битүүмжийг онгойлгочлоо. Тэгээд би энийг 2 жил ингэж хэрглэж болох юм уу гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаарт нь тэр имийг 2 жил хадгалаад за тэгэнгүүт зарим хүмүүс чинь дөнгөж саяхан л дууссан юм чинь зүгээрээ ихний нэг эдэн сар тач гэдэг юм уу. Ингээд хэрэглэх асуудлууд байгаад байгаа. Эсвэл зарим хүмүүс яг одоо бит хоёрын яриаг сонсож байгаа хүмүүс би бас хандаад хэлчихье. Имийн сангаа яг авчираад хажуудаа ухаад үзээрэй. Яг ямар имүүд байна. Хадгалах хугацаа нь хизээ дууссан байна гэдгийг ялгаж үзээрэй. Тэгэхгүй бол яг юу болох эрсдлүүдтэй мэй гэдгийг та энэ дээр нь хэлээд өгөөч. За эхнийх нь болохоор хугацаанд дуусаагүй гэхдээ задлаад удацсан ууж болох уу гэж байгаа. За тэгин гол энэ дээр болохоор шахмал болон капсул имүүд ер нь угаасаа доктортой байдлын судалгаа гэж байдаг л та имэн дээр. Тэгэхээр тэр ингээд энэ хугацааг дуустал энэ бүтээгдэхүүн яг энэ зөв хадгалах нөхцөлд нь хадгалсан бол үр дүнтэй байна, үйлдэлээ үзүүлнэ гэдгийг л баталгаажуулж байгаа хугацаа юм байна. Тэгэхээр задлсан одоо 3 сарын дараа уух гэд харсан. Гэхдээ хугацаанд дуусаагүй л та хэрглэж болно. Тэгэхдээ энэ дээр би нэг тэгж нийтлэгээр нэг манай сиропын юмнууд гэдэг шүү дээ. Сиропын юм бол би задлсан бол тэр чинь нэг 10 дээдл нь 10 хоног хэрэглэл дуусах юм. Тэгээд тэрийг та хэрэглээгүй бол ер нь их 2-3 сарын дараа заавал хэрэглэх гээд хэрэггүй л гэж хэлмээр үү те. Тэгээд дараагийн асуулт нь болохоор хугацаанд дууссан гэхдээ саяхан дууссан гэдэг шүү дээ. За тэгвэл энэ дээр хаяхаар одоо хайр юм да гэж хэрэглэх гээд байгаа шүү дээ. За магадгүй ингээд за хоёлаа түрүүний ярьсан витамин дээр л жишээ авчил та. Өнөөдөр 1000 мг-тай С витамин байсан байд тийм үү. Хугацаанд дуусах нь яагаад тогтоосон бэ гэхээр хугацаанд дуусах өдөр хүртэл энэ бүтээгдэхүүн одоо идэвхтэй 1000 мг С витаминыг дотор нь агуулж байгаамаа гэдгийг хадгалж байгаа. Тэгээд хугацаанд дууснаас хойш яах вэ гэхээр биоаквилын чанар нь алдагдаад одоо магадгүй 2 сарын дараа гэхэд 1000 мг 800 мг идэх мэтгэвтэй ч болт юм уу те ингээд тэр 1000 мг С байхгүй болсон л гэсэн үг дотор нь. Тодорхой хэмжээнд идэвхтэй тунгоод алдаад эхэлсэн л гэсэн үг. Тэр хэрэгжилж юу болох юм уу? Заавал шаардлагатай хэмжээнд тийдгээ заасан байхад тэрийг тэгээ заавал хэрэглэх шаардлага байна уу байхгүй шүү дээ. Тэгвэл эмийн хугацаа би бас яг оюутан байхдаа нэг эмийн хичээл ороод гэртээ очиод гэрийнхаа яг эмийн юг ухаж үзсэн. Тэгсэн чи тэн дээр бүр хугацаанд дуусаад удсан юм уу зөндөө ил. Тэгэл манай ээж аав тэр чинь зарим нь мэдэхгүй аваад хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгэхээр зарим бүр өнгөн хувирцсан ингээ янз бүр болсон юм зөндөө байгаад байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас бид нар одооноос маш сайн одоо ойлгоод эмчин нэг бол одоо им болоод байна, нэг бол хор болоод байна гэдгийг л маш ойлгож авах хэрэгтэй байна. За эмийн хадгалалт тээвэрлтийн талаар нэг яриа
бас асуумаар байл л да. Одоо нэг дур мэдээж хүмүүс ингээд ийм оруулж ирээд байгаа энэ зүйлүүдийн эсрэгэл сая эмийн тухай хууль бас нэлээд чанга боллоо штэ. Тэгвэл зарим хүмүүсийн хувьд бол яг гомдолтой нэг зүйл нь юу гэхээр одоо би энэ газраас биш одоо Америкийн тэр газраас ингээд хувь хүн өөрийнхөө ачаанд хийгээд оруулж ирсэн энэ эм витаминыг би хэрэглэдэг. Энэ нь илүү надад чанартай санагддаг гэд хэрэглээд байгаа хүмүүс байгаа. Тэгвэл энэний нөгөө нэг эмийн компани оруулж ирэх чинь бол тодорхой хэмжээний одоо онгоцоор байдаг юм уу? Одоо газраар байдаг юм уу? Хөргүүртэй ирж байгаа юм уу? Битүүмжтэй савнд ирдгүү гэдэг олон одоо шаардлагуудыг хангадаг байх л та. Тэгвэл хувь хүн бол өстой тэнд наранд байна уу? Юунд байна? Хамаагүй ингээл халуун хүүдэн хөлдөөсөн ч хамаагүй авчрал тэр хүнд ирж байгаа байх. Тэгэхээр тэр хүн тэрийг яаж одоо ямар зам туулж ирснийг мэдэхгүй. Баталгааны хувьд бол тээвэрлтийн баталгаа бол байхгүй л зүйлийг хэрэглэж байгаа. Тэгвэл та энэ дээр нь анхааруулж яг юу хэлмээр вэ? Эмийг эмчийн онцгой бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр онцгой бүтээгдэхүүний яг аль биесны зардаг газараас нь л авах хэрэгтэй. Эмийн сангаас л авах. Тийм. Тэрнээс биш хуу хүний гар дээр магадгүй дотор нь юу цаавалцсан байж магадгүй. Нэг ийм тохиолдол бий болж ирсэн. Манай нэг бүтээгдэхүүнийг зах дээрээс хүний авсан чинь доторх нь өөр байна гэх. Тэгээ очиж харсан чинь эм нь биш оронд нь парастамолын найрлагатай ийм одоо халуун бууруулдаг, үргэлжлэндадаг юм хийцэн ба. Тэгэхээр ингэ савлцсан. Гэхдээ тэрийг нэг хүн худалдаж аваад уусан байвал яг бүр амар. Тэгэхээр гадны усад ээж юм манайхан дотроо өөрөө савын хогийн савн дээр завчраа савлаад энэ бол тэр юм аа гэж зарсан байгаа байхгүй. Тийм тохиолдол бий болсон. За зөндөл олон мэт. Тэгэхээр таны ууж байгаа ямиг чанартай маа гэдэг нь те энэ муу юм аа гэдэг нь хамгийн гол нь 100 газар нь л зарж байгаа шүү дээ. Эмийн сангаас л худалдаж авах хэрэгтэй. Тийм мэрэгжлийн эмчийн жорын дагуу авах хэрэгтэй. Жортой эмийг жоргуу эм хэрэглэж байгаа бол эм зүүчийн зөвлөгөөгөөр хизээ яаж уухад заавар асуугаал хэрэглэх хэрэгтэй. Манай эм зүүчнэр чинь бол мэдээллийг маш сайн өгдөг болсон байл шүү дээ. Ер нь яг энийг ингэж уугаараа тэгж уугаараа гэдэг зөвлөгөөнүүдийг яг үндэ зарим хүмүүс эмчээснээ илүү эм зүүчдэр очихороо мэдээллийг маш гоё авч байгаа. Тэгэхээр манай эм зүүчдийн одоо чадвар зөвлөгөөнүүд гэсэн их гоё надад санагддаг. Им аваад яхад маш гоё зөвлөгөөнүүдийг өгдөг. Тэгэхээр тэр зөвлөгөөнүүдийн сайн сонсож авах хэрэгтэй байх тий. Тэгэхээр одоо бас нэг ухаантай найз хөгжиж байдаг шүү дээ. AI гэдэг. Тэрнээс бас тэр маань мэдээллийг их сурвалж хаанаас авч ирэх гэдэг нь бас айгүй чухал шүү дээ. Тэгэхээр яг баталгаатай мэдээллийг их сурвалжаас зөв мэдээлэл аваад тэгээд зөв газраас нь л худалдаж авмаар байна. Тэрнээс ганцгаар орж ирсэн бүтээгдэхүүнийг яаж ирснийг мэдэхгүй шүү дээ. Жишээ нь одоо Японоос ингээд им орж ирж байна. Ганцгаар гэдэг чинь. Гэтэл Японоос ингээд нөгөө нэг цацраг идэвхт бодсон өртцсөн машинууд байт юм байна л та. Тэгэн готл тэр машин дотор нөгөө юм чинь хадаад хийгээд явуулчих юм байна. Гэтэл нөгөө юм чинь нөгөө цацраг идэвхт бодсон шингээгээд ороод ирж байгаа байхгүй таны гар дээр. Тэгэхэд та нөгөөдгийг хуугнаас худалдаад аваад очиж байгаа. Тэгэхээр хаагуур яваад ирж яаж төвөрлөгдсөнийг бид нар мэдэхгүй уучиж байгаа байхгүй. Тэгээ энэ цацраг идэвхт бодсон удаан хугацааны дараа хавдар ч юм уу болоод гарч ирэхийг үгүйсэхгүй. Тэгэхээр ийм олон төрлийн эрсдлүүд зөндөө байгаа. Өнөөдөр ингээд таны гар дээр хүрэх гээд явж исэн ганцхан 8 хүн байна. Машиндаа нөгөөтг нь хөлдөөцсөн ч юм билүү те. Тэгснэ гисгийснийхэн дараа танд авчираад өгсөн ч юм билүү бас мэдэхгүй шүү те. Эсвэл халуун наранд машин дотроо хэдэн 40 50 70 градус хүртэл халдаг гэж байна шүү те. Халааж чад ямар ч итгэвч байц байхгүй болсон гоо танд авчираад өгч байгаа юм мэдэхгүй байхгүй. Тийм учраас найдвартай их сурвалжаас нэмээ сангаасаа л худалдаж авах хэрэгтэй. Ургамлын гаралтай эмийн талаар бас асууя. Сүүлийн хүмүүс ургамлын гаралтай эмд бас их ам сайтай байгаа. Тэгээ ургамлын гаралтай эм гаж нөлөө багтай гэдэг энэ зүйлүүд бас их явж байгаа. Тэгвэл ургамлын гаралтай эм гэдэг чинь сая хоёлоо ярьсан шүү дээ. Анханасаа үүсэл гарал нь түүхийдээсээ эхлээл нэг нь байгалих, нэг нь химийн гаралтай гэдэг шиг энэ нь илүү байгалих руугаа илүү ороо явж байгаа юу? Та энэ талаасаа бас тайлбарлаж өгөөч. Ургамлын гаралтай эм гэхээр одоо уламжлалт авах нь л яриад эхлэх гээд байна л та би. Тэгэхээр одоо 50000 жилийн хамгийн анх 50000 жилийн тэртээ аюуруудын ангаа ухаан яг ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүн бий болж эхлээд хэрэгжилж эхэлсэн түүх үед юм элэ л дээ. Тэгэхээр энэ яаж юм гэхээр өнөөдөр байгаль дээр одоо хүн яа дээ ингээд гараа шалбалцсан. Тэрэн дээр энэ навчийг наахаар ингээд идгээд байна гэдэг ч юм уу тий. Ингээд хүний амьдралын туршлага дээрээс үүсэж эхэлсэн байхаа нэш уламжлалт ангаа ухаан. Тэгээд өнөөдөр ингээд 50000 жил маш олон жил ингээд хөгжөөд ирсэн зүйл байгаад байдаг. Тэгээд уламжлалт ангаа ухаан өөр ингээд хөгжөөд ирсэн. Ургамлын эм, ургамлын эм гэдэг хоёр бас ялгаа байна.
ямар ялгаа байна гэхээр одоо сүүлийн үед Хималай бол аюуруудын ангаах ухаан уламжлалтын тий 5000 жилийн түүхтэй. Гэтэл найрлагын дотор нь ингээд хүн цэстонгээ бөөрийн имийг бодоход найрлагын дотор нь 13 4 төрлийн ургамал үйж идэг. За тэгээд яг тухайн бүтээгдэхүүнийг ингээд боловсруулах явцад нийтдээ бүр 35 төрлийн ургамал ордог гэж байгаа. Тэгтэл зүгээр одоо бас нэг төрлийн бас ургамал байна. Ургамлын им байна. Найрлагын дотроо 3 төрлийн ургамалтай. Тэр нь яасан гэхээр энэ ургамал бүрэн сайн байна гэд ялгаад хийцэн. Энэ хоёр ялгаатай байгаа байхгүй ургамлын юм дотор ямар ялгаа үүсээд байна гэхээр уламжлалт ангаах ухааны буюу аюуруудын уламжлалт ангаах ухаан яасан байна гэхээр зүгээр л бүрний эсрэг үйлдэлтэй биш. Энэ дээр нэмэлттэй одоо бенефитүүд ургамлын синергетик эффектийг ашигласан гэдэг байгаа. Тэр нь болохоор нэг одоо хэсэг ургамал нь болохоор яг бүрнийхээ эсрэг бүрний өвчлөлийнхаа эсрэг үйлдэлтэй. Одоо иширхээ колин юм байна те. Нингээ эсрэг үйлдэлтэй. Нэг хэсэг нь болохоор чулуу задлах үйлдэлтэй. За тэгээд гэтэл зарим хэсэг одоо ургамал нь болохоор нөгөө үйлдэл үзүүлж байгаа гол эмчилгээний үйлдэл үзүүлж байгаа ургамлын үйлдэлийг нь дэмжиж өгж хүний тамир тэнхийг сайжруулж идэг. Бас нөгөө олон энэ ургамал чинь гаж нөлөөгүй байх гэж байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд гаж нөлөөтэй байдаг. Гэтэл тэрнийх нь бас гаж нөлөөг нь ингээд дарж идэг ургамлыг хүртэл найрлаганд нээсэн. Тэгэхээр ийм холимог комплекс буюу ингээд нэг нь нөгөөгөө дэмждэг ийм нарийн найрлагатай байх нь. Тэгэхээр ийм ялгаатайгаар аюуруудын уламжлалт ангаах ухааны уламжлалтын ургамлын юм уу зүгээр л ургамлын юм уу гэдэг ийм хоёр ялгаатай зах зээл дээр худалдаалагдаад байна л да. Тэгэхээр хүмүүс энэс сонгож хэрэглэх нь өөрсдийнх нь сонголт байх та. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт. Хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлог тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зурд цадалж сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай. Бөөр өвдөж ууц нуруугаар чилж өвдөхөд. Шээс ойр орхон хурч шээсний өнгө үнэр өөрчлөгдөхөд. Нүд зөвхөр сэлгэрч хавгнахад. Бөөрийн өрөвсөлт өвчин цистит. Бөөр давсагны чулуужих эмгэгийн эмчилгээнд цистоныг зөвлөж байна. Цистон нь бөөр давсагны өрөвслийг дарж өвдөлт намдаана. Шээс хүн хавнг бууруулна. Бөөрөө бүнжитил бөөцөл. Цистон. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Ургамлын им дотроо энэ дотроо бол яг нэг нь уламжлалттай ангаах ухааны юм үү. Нөгөөх нь ургамлын им хоёр төрөл байгаа юм шүү дээ. За тэгвэл уламжлалт ангаах ухааныг шингээсэн, аюуруудын ангаах ухааныг шингээсэн ургамлын одоо их олон найрлагатай юмуд байгаа. Тэгэхээр энэ юмуудыг бол ямар нэгэн өвчний цочмог буюу одоо ийм цочмог үедээс илүү архаг одоо ийм буюу арай илүү хөнгөн явцтай одоо маш удаан явцтай юм өвчнүүдэд илүүхэр хэрэглээд байгаа шиг байгаа. Энэний онцлогийг тайлж өгч. Энэ шууд хэлэхэд бол уламжлалт ангаах ухаан ургамлын юмнууд ийм халдварын бус шалтгаантай ийм удаан уужиг явцтай ийм өвчнийг эмчилгэхэд илүү үр дүнтэй байна гэдэг ерөн судалгаанууд гараад байгаа. Одоо халдварын бус шалтгаантай архаг гууч өвчин гэхээр нийт өвчлөлийн 77-аас 82% байна гэдэг. Тэгээ сая 2025 оны 10 сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг одоо 2025-аас 2034 оны хүртэл урт хугацааны ийм уламжлалт ангаах ухааныг эмийг хэрхэн уламжлалт ангаах ухааныг Европ ангаах ухаантай хэрхэн зөв зохистой хооронд нь одоо нийлүүлж хэрэглэх вэ гэсэн тийм бодлогын бичиг баримт гарсан. Тэр нь юу яаж яах гэхээр одоо бөөрийн өвчин байна шүү дээ. Бөөрийн өвчин ингээд хүндрээд
хүндэрсэн шатандаа хүн халуурдаг, даралт нь ихсэж байх хэвээр тэгээд хавгандаг, маш нэм зөөр илэрдэг, нуруу нугасаар өвддөг, шээсэнд өөрчлөлт гардаг тий. Энэ үед нь бол шаардлагатай нөгөө Европ анагаах ухааны антибиотик ч юм уу тэрийг зөвийг нь олоод хэрэглэж хэрэгтэй. Үүний хажуугаар уламжлалт анагаах ухааныг цуг хэрэглэх хэрэгтэй. Хослуулаад хэрэглэх. Хослуулаад тий. Тэгээд гэтэл энэ бөөрийн өвчин өөрөө яг 5 хоног 7 хоног эмчлэгдээд идэгдэв. Тэгэл ингээ najмал байдалд орчдөг. Тэгээ нэг ингээ даарч хөрөөл ахаал улирал солигдох, дархлаа унах энэ мөчүүдэд дахиад сэтэрдэг, дахиад өвддөг. Тэгвэл энэ архаг хууч өвчин сэдэрэхгүй байх тий урт хугацаанд нь ингээд эмчлэх шаардлага бий болоод байгаа хэрэг. Сэдрэхгүй байх, удаан урт хугацаанд ингээд зөв эмчлэх хэрэгтэй болоод байгаа. Гэтэл бид нэр антибиотикийг 7-14 хоногоос илүү их хэрэглэх юм бол олон хоногор хэрэглэх юм бол гаж нүлүүтэй тий түрүүний хэлсэн зөндөө олон ажиллаа. Тэгэхээр энэ хэрэглэх боломжгүй болчиход байгаа. Тэгвэл энэ урт удаан хугацаанд нь зөв үр дүнтэй эмчлэх боломжийг нь аюуруудын анагаах ухааны бүтээгдэхүүнүүд, уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүнүүд олгоод байгаа гэсэн. Тэгэхээр бид нэр цистон эмийг бол 2 ширхгээр өдөрт 3 удаа 3-аас 6 сар уу гэж зөвлөдөг байхгүй. Тэгэхээр тэр өвчин өөрөө 7 хоногийн дотор тусаал шууд хүндэрчэв. Хэдэн сар жилээр 10, 15 жилээр тэр хүнд ингээд архагшаал ингээд удаашраад байгаа. Тэгэд хүндрлийн явц нь маш хэцүү те. Хамгийн сүүлдээ бөөрийн дутагдалд ороод, диализын аппаратанд ороод бөөр солиулах шаардлага бий болдог. Энэ хүртэл нь явуулах ямар ч шаардлага байхгүй. Хэрвээ өнөөдөр ингээ антибиотик эмчилгээ та аваад хэрэгэлсэн байгаа бол бөөрийн өвчнөд те. Тэгвэл цистон эмийг 3 сар 6 сараар нь курс олгоод хэрэглэж хэрэгтэй. Тэгээд 3-6 сар уугаад бас бүтэн илаарчих юм уу үгүй. Энэ бол давтамжийн буюу тэр өвчний сэдэрлийг бууруулж байгаа. Тэгээд ер нь жил болгоно нэг 3 сар ч юм уу яг ингээд сэтэрдэг уууд байгаа штэ. Жилдээ 2 л удаа байдаг. Тэг хүүтэн сэрүүний хавар намартаа ингээд аюух сэтэрэлтэй байдаг. Тэгэхээр энэ ууудтэй дархлаа унах үедээ бүрний өвчтөй хүн болвол сэтэрлээсээ сэргийлээд бүтэн өвчнөө намжуулаад байлгахын тулд зэснэ хэрэглэх хэрэгтэй л гэж хэлмээр байгаа. Европ эмчилгээтэй зочмог үеийн эмчилгээтэй бол хослуулж хэрэглэх юм байна. Хослуулж хэрэглэх. За тэгээд яг ингэж одоо эргээд хархаг буюу намжуулалт байдалд орсон үед нь одоо 3-6 сар хэрэглэж гэдэг юм уу. Энэ дээр судалгаа нотлогдсон зөвлөдүүд нь байгаа тий. Маш олон судалгаа байгаа. Тэгээд бүрний өвчний чинь ер нь дийлэнх нь одоо пиелонефрит буюу нэг ишрхи колинингаар үсгэгдэж штэ тий. Тэгэхээр тэр юм байна. Одоо залуу охтуудад бол нэг цистит дээр шууд ингээд илэрдэг ш. Нэг хавар хүүтэн сэрүүн болон уталтаарч хөрөөл цистит нүүдэлчдэг. Эсвэл гадаа жоохон дарангуутал цистит нүүдэлч, цистит нүүдэлчлөө гэл цистон уулаа гэж бодоход нэг 7 хоног уугал зөөр нь арилждаг. Тэгэн гутал хэрэглэх болчдөг. Тэгээд энэ ингээ архагшаад үлдээд байгаа ш. Нөгөө өвчнийг архагшуулад байгаа байхгүй дутуу эмчилж орхиод байгаа гэсэн. Эсвэл тунгийн буруудуулаад байдаг. Дөрөв би нөгөө ингээд эмчилгээний тундаа хүрэхгүй болвол эм болж эмчилгээний үйлдэл үзүүлэхгүйгээд ярьсан шүү дээ. Тэгтэл нэг ширхгээр өдөрт 2 удаа очиж байгаа. 2 ширхгээр өдөрт 3 удаа уух хэрэгтэй эмийг. Нэг ширхгээр өдөрт 2 удаа 3 удаа уучих. Гэтэл нөгөө эмчилгээч болохгүй юу ч болохгүй ингээд цагийн гарцуулаад эдийн засгийн гарцуулаад л байгаа юм л та. Тэгэхээр зөв тунгаар нь 2 ширхгээр өдөрт 3 удаа эмчилгээ 3-аас 6 сар үргэлжлүүлж угаад ингээд тухайн тэр бөөрийн өвчнийхөө архагшаад дахилт нь олон байгааг бууруулдаг. Тэгэхээр дахилтын бүртэл антибиотиктэй цистон эмийг хавсарсан судалгаа хийсэн байдаг. Нэг бүлэгт нь болохоор дан антибиотик болгоод нөгөө бүлэгт нь болохоор антибиотикийг цистонтой хавсраад хэрэгэлсэн. Тэгэн гутал дахилт нь цистоны хэрэгэлсэн бүлэг нь 6 дахин бага дахиж байгаа тэр тохиолдол. Тэгэхээр ингээд дахилтыг бууруулаад өгчөж гинэ гэдэг чинь архаг өвчин маань сэдэрэхгүй л байгаад байх хэрэгтэй. Сэдрээд байхад юм бол илүү хүндрээд идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүндрүүлэхгүй байх нь амар чухал. Ингийн тулд гаж нүлөөгүй урт хугацаанд хэрэглэхэд аюулгүй тэгтээ үр дүнтэй бүтээгдэхүүн эмийг сонгож авах хэрэглэх хэрэгтэй. Та сая хэллээ шүү дээ. Яг эмчилгээний үеүүдэд бол 2-оор жишээлбэл 2-оор өдөрт 3 удаа уух юм ба шүү дээ. Тэгэхээр 6 ширхэг их уух болж байна. Тэгмүүд энийг хэрвээ урьдсан сэргийлэхүүднээс өвдөөгүй тэгсэн хэрнээ яг хавар намар яг энэ өвчнөөс сэргийлээ да гэдэг үүднээс ч гэдэг юм ургамлын гаралтай юм чи өөрөө гаж нөлөө байхгүй юу маш бага гэж та хэлсэн учраас энэ дээр сэргийлэх үүднээс юу хэрэглэх боломжууд нь хэр байдаг юм бэ?
аюурын ангаа ухаан чи өршлөн сэргийлэх зорилтоор тэгээ яг сэдэрсэн үед нь одоо Европ ангаа ухаанд хавсарч хэрэглэх. Тэгээд Европ эмчилгээ сэдэрлийн дараа барих эмчилгээ буюу тахилтыг бууруулах зорилгоор ийм 3 зорилгоор хэрэгжилж байгаа юм. Өршлөн сэргийлэхээр хэрэгжилж байгаа би өөрөө хүртэл хэрэгэлдэг. 2 ширхгээр өдөрт 2 удаа. 4 болгоо явуучих юм шүү дээ. 4 болгоо явуулдаг. Би бол яг өглөөдөө хоолоо идсний дараа нэг 3 ширхгийг очдог. Тэгэхээр ингээл тэр нь миний өршлөн сэргээ бич одоо 3 төрхтөө ингээд нөгөө хөвлийн хүндийн даралтаасаа үүдэлтэй бүрний өрчлөлт орчиж байгаа байхгүй. Тэгэхээр би бас өршлөн сэргийлээд уучлаа. Тэгэхээр инглээгээд ямар юм уу те? Тэгэл тэр чи өдөр болгон санаж бас ууж чадахгүй. Тэгэл алдан гоног уугаал энэ. Гэхдээ би энийг яагаад уугаад байна гэхээр би тэр бөөрийн хүчнийг хүндрүүлэхгүй зорилгоор уугаад байгаа байхгүй. Хүндрээд ах юм бол хүндрээд сэдрээд ах юм бол бөөрийн дутагдалд орхон нь шүү дээ. Тий. Тэгэхээр хүндрүүлэхгүй намжимал байдалтай тэгээд ингээ удаан хугацаанд баг тунгаар уртлан сэргээл. Яг би бас хурамлын гаралтай уламжлал ангаах ухааны гэдэг аюурведийн ангаах ухааны гэдэг энэ хоёр зүйлийг би бас мэддэггүй байсан юм. Сайн мэдэж авлаа. Тэгээд яг яалтч хүрнэ найрлага нь харахаар маш олон юм найрлагууд байдаг. Тэр юмуудыг би бас хайж үзсэн л дээ. Тэгээд яалтчгүй маш олон зүйлийн одоо жидийн урамлууд нэг дор тэгээ орцсон байт юм билээ. Тэгээд яг одоо хүмүүс ч гэсэн яг саяын таны хэлж байгаа энэ зүйлүүдийг л Монгол хүмүүс ч гэсэн нэг нэлийн хэрэгэлдэг. Тэгээд одоо манай дотор эмчнэр ч гэсэн маш их хүмүүстээс зөвлөж явдаг. Тэгэхээр бас яг манайхан эмнүүдийнхээ талын ойлголтуудыг бас маш сайн авч явах хэрэгтэй байна гэдгийг танаас ойлгож авлаа. За хоёулынх нь яриа үндсэндээ бол өндөрлөж чинь тэгээд та хоёулаа бол өнөөдөр эмийн зохистой хэрэглээ гэдэг сэдвээр ярилцсан. Тэгээд та яг манай сонсогч нар одоо бас яг YouTube-ээр үзэж байгаа хүмүүс бол үзэгчд болчихж байгаа. Тэгээд Дэдиш ТV-ийн 813 дугаар сувг дээр бас яг хоёулынх нь яриа давхар гараад явна. Тэгээд яг үзэж байгаа хүмүүстэй та эмийн зохистой хэрэглээтэй холбоотой яг төгсгөлтнийг ямар зүйлийг илүү ингэж одоо хэлмээр байна. Тэр зүйлээ та бас хэлж өгөөч. За би түрүүний нөгөө нэг зөвхөн ярьжсэн дээр нэг юм нэмж хэлэх юм мартчихж. Нөгөө одоо хямлаа юмнуудыг ингээд хэрэглэх заалтыг харахаар гаж нөлөө мэдээлэгдээгүй, бүртгэгдээгүй гэдэг байдаг байхгүй. Хэрэглэх заавар дээр нь гаж нөлөө. Тэгэнгუთ л эмчнэр асуудаг. Энэ яагаад гаж нөлөө бүртгэгдээгүй гэдэг байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр түрүүний найрлагатайгаа холбоотой. Гаж нөлөө өгдөг ургамлуудынхаа гаж нөлөөгийн даардаг ургамлыг нээждэг. Харшил үүсгдэг одоо дотор нь бодис байх юм бол тэр одоо жишээ нь хамгийн түрүүнд оруулж ирээд түүхийдээ үйлдвэрлэлд оруулахаасаа өмнө одоо харшил үүсгэгч тоосон зур юу вэ те тэрийг ялгаад авчдаг. Ийм нарийн технологиор хөгжсөн бүтээгдэхүүн маань л да. Тэгээ ургамлын бүтээгдэхүүнийг одоо бид нар зүгээр ингээд ногоо гор төсөөлөө л доо. Хүнсийн ногоог бид нар хэр удаан хадгалж чадах вүлээ тий муудуулахгүй хадгалж чадах вүлээ. Гэтэл хямлаан бүтээгдэхүүнүүд ингээд 3 жилийн хадгалах хугацаатай байж байдаг. Доктортой адилхан тэр нь яасан гэхээр тэр бүтээгдэхүүнийг бий болгож байгаа орчин үеийн технологитойгоо холбоотой. Уламжлалт ангаах ухаан, аюурведийн уламжлалт ангаах ухаан, орчин үеийн техник технологи, тэгээ орчин үеийн шинжлэх ухааныг энэ 3 зүйлийг хамтд нь ашиглаад бидний гар дээр одоо энэ тэтгэгээс наашна хямлаан уулнаас наашна тий энэ бүтээгдэхүүнийг хадгалах урт боломжийг олгоод авчирч өгч байгаа. Тэгээд хамгийн давуу тал нь гаж нөлөө одоо үр дүн нь тэр аюурведийн ангаах ухаандаа аюурведийн жор дандаа л байгаа. Тийм да. За тэгээд сүүлийн асуултанд хариулж тий эмийг сонгож авч хэрэглэх гэж байгаа бол ямар өвчнөд хэрэглэх гэж юм те нөгөө 5 зөвийн аргаа хэрэглэж эмийг хэрэглэх хэрэгтэй. Зөв тунгаар, зөв өвчнөд нь, зөв цагт нь, зөв цагийн зайтаагаар ингээд хэрэглэх хэрэгтэй л гэж хэлмээр байна л да. Тэрнээс дур мэдэн авч хэрэглээд ээж бас болохгүй. Ихтвэл хор те багтвал ямар ч үр дүнгүй яг тунгаараа байж л үр дүнтэй. Тэгээ зөв хадгалах хэрэгтэй. Ямар тач яг одоо манай үзэгч болон сонсогч нарт эрүүл мэндийн за эмийн талын зохистой хэрэглээ гэдэг ер нь маш их чухал дугаар дээр зочноор оролцоод мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгээ таны цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За өнөөдөр подкастын 46 дахь дугаар танд өнөөдөр хүрлээ. Тэгээд өмнөх дугаараадуусаа эхлээд энэ хүртэл үзэхэд бол таны одоо амьдралын хэмээгт маш олон өөрчлөлтүүд бол орсон байх гэж найдаж байна. Тэгэх олон хүмүүс ам сайтай тэгээд энэ дугааруудыг бас үздэг юм байлээ. Үзэж байгаа хүмүүс маань доор ерөнхийдөө сэтгэлээ сайн бас бичиж байгаарай. Би болон манай багийнхан за оролцсон зочид маань бас сэтгэлдлүүдийг бас маш их хардаг байгаа.
За тэгээд гол нь үзсэн бол энийг хин нэгэнд хэрэгтэй гэж бодож байгаа тэр хайртай хүмүүс рүү бас шеэр хийж ин зөвлөгөөнүүдийг үзүүлж байгаарай. Ялангуяа гэрийн эзэгтэй ээжүүд маань бид бүхний энэ подкастыг бол маш гоё тогтмол ингэж үзээд явдаг юм байлээ. За тодорхой хэмжээний зарим зөвлөлүүд нь товчхон рил маягаар явж байгаа. За бүтэн үзэх бол ээшигээ орж ирээд ингээ үзээ явж байгаа бах. За үзсэн хүмүүс маань тодорхой хэмжээний бас subscribe дараагүй гэдэг юм байлээ. Бүгдээрээ subscribe дараарай. Та бүхний үзэлтийн хандлтаар бид бүхний ажил маш их урамтай явдаг. Тэгээд энэ дугаар дээр бас дэмжиж хамтарч ажилласан ивент итгэж байгууллагуудаа маш их баярлалаа. Эрүүл мэндийг одоо та бүхэнд үн төлбөргүй боловсролыг олгоход энэ эрүүл мэндийг дэмжиж ажиллаж байгаа байгууллагуудын маш том хувь нэмэр байгаа гэдэгт бол та бүхэнд бас дахин дуулгахад бол таатай байна. Тэгээд би яг энэ дундуур бас шторкууд явсан баг. Энэ бол танд энэ зөвлөгөө үн төлбөргүй өргөхөд танд тусалсан байгууллагууд гэсэн үг шүү. За тэгээд бүгдээрээ дараагийн маш чухал дугаараар иргэн уулзлаа. Баяр таа.